살아계시고 거룩하신 하나님, 하나님의 은혜와 사랑을 진심으로 감사드립니다. Амьд ариун бурхны эцэг минь бурхан таны хайр нэгүсэл үнэхээр талархаж байна. 몽골에 있는 귀한 하나님의 종들을 붙들어 주시고 하나님께서 은혜 가운데 능력으로 지켜 주시옵소서. Монголд байгаа тэр өөрийн гайхалтай боолуудыг та өөрөө ивэж та тэр ивэр нэгүслэр та тэднийг хамгаалж өгөөч. 하나님 말씀을 잘 배워서 그 말씀이 속에서 능력 있게 해 주시옵소서. Бурхны үгнээс сайн суралцаж тэр үг нь үнэхээр түүнийг дотор хүч чадалтай байхад туслаач. 이 시간에도 하나님 영광을 받아 주시옵소서. 예수님의 이름으로 기도드립니다. Гэсэн бурхан та алдрыг аваач гэж Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. 그 역대상 28장 4절부터 보실까요? За, шаштрын дээдийнхаа 28-ын 4-р ишлэлээс уншлуулна. 남수리자 목사님 어디 갔어요? 나약제. 자, 그 역대상 28장 그 4절 하다가 우리가 마쳤는데요. 28-ын шаштрын дээд 28-ын 4-ийг хийж хагаад зогссон байгаа тийм ээ. 4절부터 8절 다시 한번 좀 읽어볼까요? 우리 8-аас 4-р ишлэлийг ахаад уншийе. 앵커바이어레 씨, 그 4절부터 8절 좀 읽어주시겠어요? За, энэ хоёр ихч 4-өөс 8-р ишлэлийг ахаад уншаад өгөөрэй. За. Гэсэн ч Израилийн бурхан эзэн намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь тэрээр Юудаг удирдагчаар мөн Юудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хүүгүүдийн дундаас намайг бүх Израилийн хаан болгохоор таалан сойрхсон билээ. Эзэн надад олон хүү өгсөн. Миний бүх хөвгүүнээс тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь эзний хаанчлалын сэнтид залхаар сонголоо. Тэр надад миний өргөө болон миний ордныг хүү Соломон ч барих юм. Би түүнийг өөрийн хөвгүүнээр сонгосон бөгөөд би түүнд эцэг нь байх болно. Тэрээр өнөөдрийн адил миний тушаал, миний шүүлтгийг чармайн сахивал би түүний хаанчлалыг үрд мөнхөд тогтооно гэж айлдсан юм. Иймээс энэ сайхан газрыг эзэмшиж түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэхээр үлдээхийн тулд эзний чуулган болох бүх Израилийн нүдэн дээр мөн бидний бурхны сонорт бурхан эзнийхээ бүх тушаалыг сахин мөрдөгтөн. 아멘. 네. 네, 하나님께서 그 다윗에게 너는 군인이다. 또 피를 많이 흘린 사람이라고 말씀하시면서 성전 건축하는 것을 허락하지 않으셨죠. Бурхан Давидыг тэмээ чи бол цэрэг, дайчин, чиний гар одоо маш их цус урсгасан учраас чи бол одоо ариун сүм барихгүй гэдгийг түнд хэлж одоо ариун сүм барихыг зөвшөөрөөгүй тийм ээ. 이걸 잘 우리가 기억하고 있어야 됩니다. Бид нар үүнийг маш сайн санаж авах хэрэгтэй. 다윗에 대해서는 이 부분이 우리가 상당히 중요한 부분입니다. Давидын хувьд бол энэ хэсэг бол маш их чухал. 다윗은 유다 그 왕조의 그 시발점이거든요. 유다 왕조의 원조죠. 제일 위에 있는 사람이죠. 네. За, Давид бол Юдагийн овгоос гарсан одоо хамгийн одоо анхны хаан байгаа тийм ээ. Тэр бол одоо хамгийн дээр байгаа одоо өвг эцэг нь Юдагийн овг тэргүүлсэн гэж хэлж болно. 지금 이스라엘 사람들도
그 다윗에 대해서 굉장히 존경하고 다윗을 기억하고 있습니다. Одоо ч гэсэн Израильчууд тийм ээ Давидын талаар үргэлж бодож санаж тийм ээ одоо Давидыг маш их хүндэлж байдаг. 다윗이 그리 간절하게 소원하고 원하는 것이지만 하나님께서 허락하지 않으셨을 때 다윗은 그걸 받아들인 거예요. Давид бол тэр ариун сүмийг барихыг маш их хүсэж байсан тийм ээ. Маш их хүсээд тэр хичээсэн ч гэсэн бурхан түүнийг зөвшөөрөөгүй. Зөвшөөрөөгүй ч гэсэн Давид яасан бэ гэвэл түүнийг нь хүлээн зөвшөөрсөн. Хүлээж авсан тийм ээ. Одоо бурхан надад зөвшөөрөхгүй байна гэж хүлээж зөвшөөрсөн. 우리도 마찬가지입니다. 그러니까 내가 아무리 그 하나님께서 기뻐하시는 일, 하나님 이건 죄 짓는 게 아니에요. 이게 하나님이 기뻐하시는 일 같고 또 하나님께서 원하시는 일 같은데 내가 아무리 하고 싶어도 하나님께서 허락하지 않는 경우가 있을 수 있다. 그런 것을 알고 있어야 돼요. Тэгвэл бид нар ч гэсэн тийм ээ бас мэдж байх хэрэгтэй зүйл юу вэ гэх юм бол хичнээн бурханы тааламжид хүсэл байгаад ч тийм ээ бурханд таалагдах тэр бурханы ажлыг хийхийг хүссэн тэр хүсэл байсан ч гэсэн түүнийг бурхан зөвшөөрөхгүй л бол энэ бол бурхан зөвшөөрөөгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ имлээгээд энэ маань бол гим гэсэн үг биш тийм ээ. Гим нүгэл бол биш байх нь. 그러니까 낙심할 필요가 없어요. Тийм учраас бид нар сэтгэлээр унах ч юм уу урам хугарах тийм шаардлага юусоо байхгүй. 낙심할 때는 여러 가지 원인이 있는데 시편 42편에 보면 성도가 낙심이 들어올 때가 있어요. Сэтгэл унах үе гэж мэдээж байдаг тийм сэтгэлээр унах үе. Тэр дуудлын 42 дугаар бүлэг дээр ариун хүмүүсийн тэр сэтгэлээр унж байгаа үеийн тухай бас байдаг. 낙심은 첫째 왜 들어오냐면 기도하는데 기도하고 이렇게 애를 쓰고 힘을 쓰는데 빨리 이루어지지 않을 때. 예. Яагаад тэгвэл сэтгэлээр ундаг вэ гэх юм бол тийм үү нэгдүгээрт нь одоо маш их одоо залбирсан ч гэсэн залбирал маань биелэхгүй байгаа тохиолдол. Залбирлын хариу ирэхгүй байгаа тохиолдол гэх юм. 여러분 기도하시잖아요. Та нарсан залбирдаг шүү дээ тийм ээ. 하나님께 구하고 기도하는데 그것이 빨리 이루어지지 않을 때 그만 낙심할 수 있다. Бурхны өмнө залбираад тийм ээ залбираад гуйсан ч тэр хариулт ирэхгүй байх үед сэтгэлээр унах тохиолдол байдаг. 두 번째 왜 낙심하는가? 성도가 왜 낙심하는가? Тэгвэл хоёрдугаарт нь тийм ээ яагаад одоо сэтгэлээр ундаг вэ гэдэг нь хоёрдугаарт нь 그 조급한 마음 때문에 낙심하게 돼요. За хоёрдугаарх нь болохоор юу гэх юм бол хит нөгөө нэг яаруу сэтгэл өгдөө тийм ээ төсвөр төвчээр байхгүй одоо яараад одоо ингээд тогтож сууж чадахгүй гэх нэг тийм тогтворгүй сэтгэлтэй тийм ээ юм хит одоо ийм үе. 이게 빨리 돼야 되는데 그 조급한 마음 있잖아요. 조급한 마음을 가지시면 안 돼요. Хит тэр яаруу сэтгэлтэй байж болохгүй төвчээртэй хүлээж чаддаг байх хэрэгтэй. 하나님께서 때가 되면 이루어 주실 것이다 생각하고 믿음으로 이렇게 참고 기다리면 됩니다. Бурхан цаг нь болох юм бол зөвшөөрж өгнө гэд итгэлээр хүлээж төвчээртэй байх хэрэгтэй. 세 번째 성도가 왜 낙심하는가? За тэгвэл яагаад сэтгэлээр ундаг вэ? Ариун хүмүүс нь яагаад сэтгэлээр ундаг вэ гэвэл 3 дугаарт нь 이 시험, 환난이라든지 핍박이라든지 이런 어려운 일들, 복잡한 일들이 생길 때 말하자면 우리 그걸 시험이라 그러잖아요. 시험이 올 때 낙심할 수 있어요. за сорилт учрах үед сорилт ч юм уу эсвэл ямар нэгэн зовлон, хавчлага иймэрхүү одоо ерөнхийдөө сорилт гэж болно л да сорилт учрах үед л одоо сэтгэлээр ундаг байна.
그래서 이제 낙심하지 않으려면 낙심하지 말아야 되는데 아하. 낙심하지 않으려면 하나님께 다 맡기셔야 됩니다. Бид нар бол сэтгэлээр унж болохгүй хүмүүс. Хэрэв бид нар үнэхээр сэтгэлээр унахгүй байя гэвэл бүх зүйлийг бурханд л даатгах хэрэгтэй. 하나님이 허락하시면 될 것이고 하나님이 허락하지 않으시면 잘 안 될 수도 있다. 이런 마음을 가지셔야 돼요. Тийм учраас бид нар бурханы өмнө залбирахдаа тийм ээ бид нар энэ ямар нэгэн зүйлийн төлөө залбирахдаа за бурхан хэрвээ зөвшөөрөх юм бол тийм ээ биелэн бурхан бас зөвшөөрөхгүй байх үе байна гэж бас одоо итгэлээр ингэж хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. 그 성경에 보면 야고보서 4장에 그런 말씀이 있어요. 야고보 4장 14절 15절. Яков 4-ийн 14 15 дугаар ишлэл дээр 4장 14절 15절. Яков 4-ийн 14 15 дугаар ишлэл дээр. 그 남수정 목사님 좀 읽어보시겠어요? 자, 남스러져 주셔라. 야고보 4장 14절 15절. 여러분 그 성경책 옆에다가 이렇게 좀 적어 놓으세요. За, энийг Библийнхаа хажуудалд тийм ээ одоо жижигхэн хөрхөн бичээд тавьчаарай. Амчин маргааш ямар болохыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зур үзэгдээд дараа нь алих уур манан шүү дээ. Та нар харин оронд нь эзэн хүсвэл би амьд байж үүнийг болон түүний хийн гэж яар. 아멘. 네. 우리가 어디 가서 장사해서 1년 동안 장사해가지고 돈을 벌자 그런 생각을 할 수 있는데 너희는 말하기를 주께서 원하시면 우리가 살기도 하고 이것도 하고 저것도 할 것이다 이렇게 말해야 된다는 거예요. За бид нэр ярихдаа тийм ээ одоо хүмүүс ярихдаа за энэ нэг жил ингэж амьдрнаа ингэж юм хийнэ гэж төлөвлөдөг тийм үү. Гэхдээ бид нэр төлөвлөхдөө сая энэ дээр 15 дугаар ишлэл дээр хэлсэнчлэн хэрв эзэн хүсвэл би амьд байж үүнийг болон түүнийг хийнэ гэж хэлэх хэрэгтэй гэж ярих хэрэгтэй гэж байна. 우리는 당장 이렇게 되면 하나님의 일이 잘 될 것 같고 또 하나님이 기뻐하실 것 같고 또 교회가 잘 될 것 같은데 왜 이게 빨리 안 되느냐? 왜 이렇게 힘드느냐? 그래서 이제 고민하고 걱정할 때가 생길 수 있어요. Бид нэр бас заримдаа ингэж болно тийм ээ. Ингээд гяс ингээд энийг л хийчих юм бол бурхны ажил ингээд сайн болчих годдаг. Энийг л хийчих юм бол бурхны ажил ингээд амжилттай явагдчих гад байдаг. Гэтэл энэ яагаад болохгүй байна уу? Энэ яагаад ингээд нэг сайн болж өгөхгүй байна уу гэж санаа зовж тийм ээ бодож одоо толгоо гашлах үе биднэрт зөндөө байдаг. 다윗은 어떻게 생각했습니까? Тэгвэл Давид юу гэж бодож байсан юм болоо? 내가 얼마나 하나님의 나라를 위해서 하나님의 영광을 위해서 수고하고 애쓰고 충성했는데 왜 내 기도를 들어주지 않습니까? 왜 성전을 짓지 못하게 하십니까? 그런 말 하지 않았습니다. Давид бол тийм ээ юу гэж яасан бэ гэвэл би одоо бурхны төлөө ингэж их ажиллаж ингэж их хичээсэн байхад яагаад би ариун сүмийг барьж болохгүй гэж би яагаад ингэж тийм ээ надад яагаад ингэж ариун сүмийг зөвшөөрөхгүй байгаа барихыг зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэж тэр ерөөсөө ингэж бодоогүй. 여기 28장 4절에도 그 말을 하고 있어요. 다윗이 늙은 다윗이잖아요. 늙은 다윗이 하나님께서 나같이 이렇게 부족한 사람을 택하셔가지고
이스라엘의 왕으로 세워주셨습니다. 이거 하나님께서 하신 겁니다. 그런 말을 하고 있어요. Энэ дөрөвдүгээр ишлэлээр харах юм бол Давид одоо нэлийн нас өндөр болсон өнө хэлж байгаа тийм ээ. Энэ бол над шиг дутагдaltaа, над шиг дорой хүнийг бурхан сонгоод, бурхан өөрөө сонгоод намайг ингэж одоо Израилийн хаан болгосон юм а гэж хэлж байгаа. 왕을 세우시는 분이 누구십니까? За тэгвэл хааныг хэн сонгож томилдог вэ? 하나님이시죠. Бурхан тийм ээ. 네. 오늘날도 마찬가지입니다. Өнөөдөр ч гэсэн яг адилхан. 전쟁은 누구한테 속해 있다 그러셨나요? Тэгвэл дайн хэний гарт байдаг гэсэн бэ? Бурханы гарт. 전쟁도 하나님께 속한 것입니다. Дайн хүртэл бурханы гарт байдаг байна. 전쟁을 시작하시는 분도 하나님이시고 전쟁이 끝나게 하시는 분도 하나님이십니다. Дайныг эхлүүлдэг нь бурхан, бас төгсгдөг нь бурхан. 성경에서 전쟁을 바람이라고 표현하셨어요. 요한계시록에서 바람. Илчлэлтээр дайныг танаа. 바람이 불잖아요. 바람. Салхи гэж хэлсэн байгаа. 몽골에도 바람 많이 불죠. 네네. 봄에도 바람 부는가요? 봄에 거기는 저기 이제 황사. 몽골에는 흙바람이 너무 지금 봄에는 바람이 많죠. 골란고원에서? 네. 골란고원이 아니라 저기 그 사막이 어디죠? 거기 저 남쪽에? 고비 사막? 네. 고비에서 올라오는 바람이죠. 올라오는 바람도 있고 뭐 몽골이 봄이 되면 그냥 바람이 너무 많아져요. 성경에서 전쟁을 하나님께서는 하나님께서 바람이 불게 하신다 이렇게 말씀하셨어요. Библиэлд тийм ээ одоо бурхан хэлэхдээ дайныг салхи гэж тийм ээ орлуулж одоо хэлсэн ба бурхан одоо салхийг салхилуулдаг, догсоодог гэж хэлсэн ба. 이게 하나님의 손에 달려 있는 거예요. Энэ бол ерөөсө бурханы гарт, бурханы мутарт одоо харьяалагддаг байна. 그러면 저나 여러분들은 어떤 입장을 가지고 있어야 될까요? Тэгвэл бид нар ямар байр суурьнд байж явах ёстой вэ? 하나님께 잘 우리가 쓰임 받으면 되는 거예요. 하나님께 잘 이용당하면 되는 겁니다. Бид нар бол зүгээр бурханы өмнө маш сайн ашиглагдахад л одоо болох нь. 하나님께 잘 이용당하는 사람이 결국은 이기게 돼 있어요. Бурханд маш сайн ашиглагдаж, тийм ээ бурханд хэрэглэгдэж чаддаг хүн бол эцэстээ тэр ялалтанд хүрдэг байна. 5절에 보니까 여호와께서 내게 여러 아들을 주시고 그 모든 아들 중에서 내 아들 솔로몬을 택하셔가지고 여호와의 나라 보좌에 앉혀서 이스라엘을 다스리게 하셨다. 이렇게 말하고 있습니다. За 5 дугаар эшлэлээр харах юм бол юу гэж нэх юм бол эзэн надад олон хүүгүүд өгсөн. Тэрээр миний хүү Соломоныг Израиль дэх эзний хаанчлалын сентийг тусгаар сонгов гэж хэлсэн ба. 솔로몬은 몇 번째 아들인가요? За Соломон хэддэх хүүхэд нь вэ? 솔로몬이 열 번째 아들인가 그래요. 10 дахь хүүхэд нь байхаа юу юм бол. 다윗의 첫째 아들은 누구죠? За хамгийн том хүн хэн блэ? 그 다윗이요. 아들이 여럿이 있는데 암논이죠. 암논. 암논. 두 번째가 누군가요? 암논. За хоёрдугаарх нь хэн байх вэ? 두 번째가 다니엘. 네? 다니엘. 다니엘?
다니엘. 그 역대상 14장에 보면요. Шаштрын дээд 14-р бүлэг дээр харах юм бол 예루살렘에서 낳은 아들들이 쭉 기록되어져 있죠. Иерусалимд гарсан гэхгүй одоо тийм ээ хүүхдүүдийнх нь нэр нь ингээд бичээстэй байгаа. 예루살렘 전에 또 아들들을 낳았는데요. 다윗이 Иерусалимд очихоос өмнө бас хөвгүүд төрүүлсэн. 아들이 많습니다. Айгүй олон хүүхдүүдтэй. 셋째가 다말이죠. За 3 дахь нь болохоор 셋째가 압살롬. 3 дахь хүн болохоор Абсалом. 넷째가 아도니아. За тэгээд 4 дахь нь Адония. 다섯째가 아비달이라고도 하는 스바디아. Абидабир. 아비달을 통해서 낳은 스바디아. Сибадия гэж хүү ахын 4 дахь нь Сибадия. 여섯 번째가 이드르암. За 6 дахь нь болохоор Идрам. 일곱 번째가 시므아. За тэгээд 7 дахь нь болохоор ирэхээр Шамуа. 여덟 번째가 소밥. Шамуа. За тэгээд тэр дараагийнх нь болохоор Шобаб. 그다음에 나단. За тэгээд Натан. 그다음에 솔로몬. За тэгээд Соломон. 그다음에 쭉 더 있어요. Ингээд явах юм бол цаашаа байна өө байна. 그 솔로몬이 열 번째인가 돼요. 열 번째 아들인가 됩니다. 네, 10번째 아들. 자, ингээд 10 дахь хүүхэд байх нь Соломон тийм ээ. 3장 1절에 보면은 좀 자세하게 나와 있어요. 3장 1절. 3장 1절에 보면 Шаштрын дээдийн 3-ын 1 дээр харах юм бол одоо хүүхдүүдийн талаар маш сайн одоо тодорхой бичсэн байгаа. 쭉 나와 있죠. Энэ дээр бичээстэй байна тийм Амнон, Даниэл, Абсалом, Адония. 헤브론에서 낳은 헤브론에서 낳은 아들들이 암논, 다니엘. 그다음에 3 дахь болохоор Хебромд төрсэн хүүхдүүд гэж байгаа хэлж байна тийм ээ. 압살롬, 아도니아. 넷째가 아도니아죠, 아도니아. За 4 дахь хүн нь болохоор Адония байх нь. 4, 5 дахь 2. 넷째가 아도니아. 3 дахь нь Абсалом, 스바디아, Адония, 이드람. За 5 дахь нь Шепатия байсан шүү дээ. 5 дахь нь 헤브론에서 낳은 아들이 6명이고 예루살렘에서 또 예루살렘에서 낳은 아들이 또 여럿이 되죠. 하여튼 아들들이 많습니다. За тэгээд Хеброн 6 хүүхэд төрүүлсэн. За тэгээд Иерусалимд очоод бас нэлээд олон хүүхэд төрүүлсэн. Олон хүүхэд байх нэ. 태기 씨 마이크가 계속 그 옷에 닿으면서 소리를 내는데. 네, 목사님. 네. 네네. 자. 마이크가 어디 달려 있나요? 여기 그냥 이렇게. 계속 소리가 크게 들려요. 네. 저도 소리 나나요? 제 마이크 이거? 버적버적 소리 나요? 아니 괜찮아요. 목사님. 그래요. 그거 마이크가 성능이 좋은 건가? 솔로몬은 첫째 아들이 아니에요. За тэгвэл Соломон нөө ихний хүүхэд нь анхны одоо ууг нь биш байх нь тийм ээ. 하나님께서 솔로몬을 왜 선택하셨죠? Гэтэл Соломоныг сонгосон байгаа үлээ. 네. 지금 또 소리가 굉장히 잘 들리는데? 뭐 건드리셨어요? 아닌데 아무것도 안 건드리는데. 지금 굉장히 잘 들려요. 잘 들려요. 아까는 잘 안 들렸었는데 소리가 약했었는데.
그래요? 왜 그래? 어때요 지금? 지금 잘 안 들려. 지금 나도요. 그래서 네. 그 솔로몬이 첫째 아들도 아닌데 하나님 왜 솔로몬을 선택하셨는가? 여러분 어떻게 생각하세요? За тэгвэл та нар юу гэж бодож байна? Анхны хүү ууган хүн биш байтал яагаад одоо Соломоныг сонгосон бэ? нэгдүгээр бурхан өссөн, хоёрдугаар Батшебагаас төрсөн нөгөө хайртай эмэгтэйгээс нь төрсөн болов. Архелээс төрсөн Йосефийг бас 뭐라 그래요? тиймэрхүү гэж би боддог. Гэхдээ мэдэхгүй байна. Юу гэсэн юм хэлдэ би бас ойлгохгүй. Нэгдүгээр мэдээж бурхан Соломон бурханы өмнө тааламжтай байсан баг. Бурхан дээр мэдээс сонгосон. Хоёрдугаарт нь болохоор би нөгөө Соломон ч Батшебагаас гарсан шүү дээ. Тэгээ нөгөө Давидын хайртай эмэгтэй байсан баха. Тэгээд нөгөө Архелаас гарсан Йосефийг бас бурхан сонгоод тэгээд нөгөө хоёр овг мовг болгоод ууган болгоод эрхийг өгдөгтэй адилхан баха гэж би боддоо шүү дээ. 뭐라 그러세요? 첫째는 솔로몬이 하나님 앞에서 하나님의 뜻에 맞는 그런 아마 사람이었고, 그리고 두 번째는 저희 다윗 왕이 사랑하는 밧세바라는 부인에서 나온 아들이니까 아마 하나님을 선택하셨을 거라고. 그렇지 않은데. 나 тийм биш байх нь. За энэ хоёрыг хэлэх гээд байна уу? 아니 교인들 중에 좀 똑똑한 사람들이 그 말이 뭐예요? бурханы үгэнд багасаа үгэнд сайн суралцсан байхаа. Үгний сургаалт өгчдөр. 어렸을 때부터 아마 하나님의 말씀을 잘 배웠을 거라고. 다른 아들들은 아버지 다윗에게서 하나님 말씀 제대로 배우지 않았을까요? Тэгвэл бусад хүүхдүүд нь ааваасаа бас тэр бурхны үгийг сураагүй юм болов? Бүгд л суралцж байсан. 아마 다 배웠을 거라고. 다 같이 배웠겠죠. мэдээж бүгдээрээ хамтдаа суралцсан байх тийм ээ. 여러분들 교인들 중에 누가 여러분들 찾아와가지고 아니 솔로몬은 첫째 아들도 아니고 뭐 둘째 아들도 아니고 저기 남의 남자의 부인이었던 밧세바가 낳은 아들들 중에서도 넷째 아들이에요. За энэ тэр та нарын цуулганы нэг хин нэг одоо итгэгч ирээл тийм ээ. Соломоныг яагаад бурхан сонгосон юм бэ? Гэд асууж юм тийм үү? Гэтэл одоо Батшебагаас төрсөн хүү байлаа гэдэг Батшебагийн төрүүлсэн дөрөвдөг хүү нь байгаа. Энэ Соломон. 여기서 우리가 분명히 알아야 될 것은 이건 하나님의 주권이라는 거예요. 이게 하나님의 주권. Энэ бол ерөөсөө тэр бурхны нөгөө нэг эрх гэдэг зүйл. 하나님께서 누구를 왕으로 세울 것인지 누구를 왕을 폐할 것인지 하나님이 결정하시는 거예요. Бурхан хэнийг тийм ээ одоо хаан болгож хэнийг хааны сэнтид суулгах вэ гэдэг бурхан өөрөө шийддэг. 다니엘서 이제 4장에도 나오는데요. 다니엘ийн 4-р бүлэг дээр ч гэсэн байгаа. 나라를 세우시고 또 나라를 무너뜨리시는 거, 왕을 세우시는 분, 왕을 폐하시는 분이 하나님이시다. Улс орныг бий болгож, улс орныг мөхөөдөг, эсвэл хааныг сонгож, хааныг тэр одоо суудлаас нь буулгадаг нэгэн бол бурхан юм а гэсэн байна. 그래서 우리가 하나님을 두려워해야 됩니다. Тийм учраас бид нэр бурханаас эмээх хэрэгтэй. 하나님께서 다윗에게 솔로몬을 왕으로 세우라는 거예요. Гэтэл бурхан Давидыг Соломоныг хаан болгон сонгоорой гэсэн байна. 또 하나님께서 다윗의 마음에 솔로몬을 왕으로 세워야겠다. 이런 마음을 누가 주신 거죠? Тэгвэл Давидын сэтгэлд хүртэл тийм ээ Соломоныг хаан болгоё доо гэсэн бодлыг хэн өгсөн байх вэ? 하나님께서 다윗의 마음에 그런 마음을 주신 거예요.
Мэдээж бурхан тийм ээ түүнд одоо тэр сэтгэлийг өгсөн байна. 여러 아들들이 있지만 솔로몬을 하나님이 선택하신 거예요. Олон хүүгүүд байсан ч гэсэн бурхан тэр Соломоныг сонгосон байна. 하나님이 6절에 이렇게 말씀하셨다는 거예요. 6절에. За тэгээ бурхан 6 дугаар ишлэлээр хэлсэн байна. 네 아들 솔로몬 그가 나의 집과 나의 뜰들을 건축할 것이다. 이는 내가 그를 내 아들로 택하였고 내가 그의 아버지가 될 것이기 때문이다. 하나님 직접 말씀해 주셨어요. За тэгээ 6 дугаар ишлэлээр харах юм бол тэрээр надад айлтгахтаа миний өргөө болон миний хашаануудыг барих хүн бол чиний хүү Соломон юм. Учир нь би түүнийг өөрийн хүүхэн болгохоор сонгосон бөгөөд би түүнд эцэг нь байх болно. 그래서 7절에 그가 만일 오늘날과 같이 나의 명령과 법도를 힘써 행하면 내가 그의 나라를 영원토록 견고하게 세워줄 것이다. 말씀해 주셨습니다. За тэгээ 7 дугаар ишлэлээр юу хэлсэн бэ гэвэл тэрээр одоо үйлддэг шигээ миний тушаал миний заавруудыг чармайн сахивал би түүний хаанчлалыг үрд мөнхөд тогтооно гэсэн юм аа. 이거 하나님의 약속이죠. Энэ бол бурхны амлалт байна тийм ээ. 예. 이 약속은 솔로몬에게도 적용되지만 오늘 저희에게도 똑같이 적용됩니다. Энэ амлалт тэр үед одоо Соломонд хэрэгжиж одоо хийсэн бол өнөө үед ч гэсэн биднэрт яг адилхан хэрэгжих болно. 하나님 명령 잘 순종하고 하나님 법도를 잘 따라가면 하나님께서 반드시 우리에게 은혜와 복으로 갚아주세요. Хэрвээ биднэрт тийм ээ бид нар бурхны үгэнд дуулууртай байж бурхны заавруудыг бид нар сахих юм бол бурхан биднийг заавал ивэл нэгүслэр хангаж өгөх болно. 어떻게 잘 따라가야 되나요? Тэгвэл бид нар яаж тийм ээ түүнийг сайн дагах хэрэгтэй вэ? 첫째가 뭘까요? 첫째, Нэгдүгээрх нь юу юм болоо? 주의를 잘 지켜야 됩니다. Нэгдүгээрт нь бид нар эзний өдрийг маш сайн сахих хэрэгтэй. Эзний өдрийг. 여러분 교인들에게 주의를 잘 지켜야 하나님이 주시는 복을 받을 수 있다. 이렇게 가르쳐 주셔야 됩니다. Та нар итгэгч нартай тийм ээ эзний өдрийг маш сайн сахиж бурхны өрөөлийг тэр ивэлийг авах болно гэдгийг маш сайн зааж өгөх хэрэгтэй. 이제 코로나가 언제까지 갈지 모르겠지만 주일 예배를 오전 예배도 드리고 또 낮 예배도 드리고 이렇게 주일에 한 2번 정도는 예배 드리는 게 좋아요. Хэдсээ корона дуусахыг нь сайн мэдгүй тийм ээ. Гэсэн ч гэсэн бид нэр эзний өдөр үдээс өмнөх мөргөл, үдээс хойш мөргөл гэдэг 2 удаа мөргөл өргөх нь бол ер нь бол зөв. 꼭 음식을 해 먹지 않더라도 뭐 빵이나 과자 같은 거 이렇게 먹고 좀 쉬었다가 또 오후 예배 드리는 거예요. За тэгээд бид нар заавал тийм ээ одоо мөргөлийн дараа хоол хийж идэхгүй байсан ч гэсэн хөнхөн одоо цайлчаад үдээс хойш мөргөлөө өргөхөд болно. 1시간 예배 드리고 집에 가서 뭐 하겠어요, 교인들이? Ганц цаг одоо мөргөл өргөчөөд итгэгчнэр гэртээ очиод юу хийх вэ? 주일날에는 여행 다니면 안 됩니다. Өсөө өдөр эзний өдөр тийм ээ ийш тийшээ одоо салхинд гарах аялал зугаалгаар явж болохгүй байх нэ. 주일날에는 일하러 나가면 안 됩니다. Бас бүтэнсээ өдөр ажил хийхээр явж болохгүй. 가게가 있는 사람은 주일날 가게 문 닫아야 돼요. Өөрийн гэсэн нөө дэлгүүрүүдтэй хүн бол тэр дэлгүүрээ хүртэл хаах хэрэгтэй. Амраах хэрэгтэй тэр үед. 느헤미야서에서는 주일날 안식일날 장사하고 이러면 잡아 죽인다고 그랬어요. Нехемия номдэр хэлсэн тийм ээ одоо
эзний өдөр. За тэр үед чинь амралтын өдөр гэж байсан шүү дээ. Амралтын өдөр ямар нэгэн ажил, ямар нэгэн бизнес эрхлэх юм бол түүнийг барьж алнаа гэдэг байсан байна. 왜냐하면 이스라엘과 유다 백성들이 안식일을 지키지 않다가 나라가 망했거든요. Яагаад гэвэл Израилийн ард түмэн тийм ээ одоо тэр Израиль улс амралтын өдрийг сахиагүйгээсээ болоод мөхсөн байна. 두 번째는 11조를 가르치셔야 돼요. За тэгээд хоёрдугаарт нь тэд нь нэгдүгээрх нь бол эзний өдрийг сах гэдгийг заах юм тийм үү. За хоёрдугаарт нь гэх юм бол тэд нар одоо 11-ийг өргөхийг заах хэрэгтэй. 아유, 우린 다 몽골은 지금 가난하고 힘든데 뭘 12조를 어떻게 가르치느냐 그렇게 생각하시면 안 됩니다. Одоо Монгол үнэхээр одоо эдийн засгийн хувьд одоо хүнд хэцүү байхад яаж тэднийг 11-ийг өргөх гэж хэлэх юм бэ, заах юм бэ гэж тийм ээ. Ингэж бол хэлж болохгүй. Заавал тэд нар заах хэрэгтэй байна. 만투구르를 벌면은 12조가 얼마죠? За тэгвэл 10,000 төгрөг оллоо гэж үзэх юм бол 11-ийг нь хэд болох вэ? 1000투구르죠. 1000 төгрөг л олж тийм ээ. 10만 투구를 벌면 얼마입니까? За 100,000-ыг олвол хэд болох вэ? 만투구르네요. Жинхэнэ 10,000 болно тийм ээ. 그 정도는 할 수 있을 것 같죠? Тэр хэмжээнд бол өөрөө чадна шүү дээ тийм үү? 100만 투구를 벌면 어떻게 되는 거죠? Тэгвэл саяыг олвол одоо яах вэ? 그럼 10만 투구를 하는 게 드려야 되는 거네요. Тэрөө гэх юм бол 11-ийг нь гэх юм бол 100,000-ыг бурханд өргөх нь тийм ээ. 그 정도도 할 수 있을 것 같아요. 네. Энэ хэмжээнд бол өргөж чадах байхаа. 1000만 투구를 벌면 어떻게 되는 거죠? 10 саяыг болоод 100만 투구를 11조를 드려야 되는 거잖아요. 10 саяыг олно гэх юм бол тэндээс чинь саяыг нь 11-т өргөх хэрэгтэй болно тийм ээ. 그러면 이렇게 100만 투구를 하게 드려야 되는가? 고민하지 않을까요? Хэрвээ тэгэх юм бол за 10 сая төгрөгөө өргөх үү, яах вэ, болох уу гэж бодож эргэлзэх үү? 11조를 가르쳐야 하는 이유가 뭔가요? 11-ийг өргөхийг зааж байгаа шалтгаан нь юу вэ? 어떤 분들은 11조는 구약에만 있고 신약에는 없다. 그러니까 11조는 가르칠 필요가 없다고 주장하는 분도 있어요. Зарим хүмүүс болохоор юу гэдэг вэ гэх юм бол 11 гэдэг чинь хуучин гэрээний л заалт тийм үү. Тийм учраас бид нар шинэ гэрээний үед одоо хүмүүсийг 11-ийг өргөх гэж хэлэх шаардлага байхгүй гэж үздэг хүмүүс байгаа. 그거는 성경을 잘 몰라서 그러는 겁니다. Энэ хүн ингэж ярьж байгаа бол энэ хүн Библийг сайн мэдэхгүй байгаа гэх. 말하자면 무식해서 그렇게 말하는 거예요. Энэ бол одоо мэдлэггүйгээсээ болж ингэж хэлж байгаа маа. 예수님께서 11조 드리라 그러셨어요. Есүс 11-ийг өргөөрэй гэсэн байгаа. 어디에 말씀하셨죠? Тэр хаана ингэж хэлсэн байгаа вэ? 마태복음 23장 23-ын 23절. 23. 11조 예수님 11조 드려야 된다 그러셨어요. Есүс 11-ийг өргөх ёстой гэж хэлсэн байгаа. 11조는 하나님께서 우리에게 큰 복을 주시는 조건이에요. 11 гэдэг бол бурхан биднийг ивэж өрөөх тийм ээ одоо нөхцөл гэх юм уу одоо шаардлага байна. 11조를 드리면 여러분들 교인들이 복을 받습니다. Хэрвээ 11-ийг өргөх юм бол та нарын итгэгчнэр тийм ээ танай итгэгчнэр өрөөгд холно. 11조 가르치지 않으면 어떻게 될까요? Тэгвэл 11-ийг заахгүй бол яах вэ? 여러분들의 교인들이 하나님이 주시는 물질적인 축복을 못 받아요. Танай итгэгчнэр 11-ийг өргөөгөөсөө болоод бурханы өгдөг тэр одоо материаллык тэр өрөөлийг авч чадахгүй. 가난에서 벗어나질 못해요. Ядуурл гэдэг зүйлээс гарч чадахгүй байна.
누구 책임일까요? Тэгвэл энэ хэний хариуцлага болох вэ? 가르치지 않은 사람 책임이에요. Заагаагүй нэгнийх нь тийм ээ одоо заагаагүй юм чинь заагаагүй хүнийх нь л одоо хариуцлага болно. 천투구루가 생기면 백투구를 하나님께 드리는 거예요. 1000 төгрөгтэй болох юм бол 100-аа бурханд өргөдөг байх хэрэгтэй. 어렸을 때부터 가르치는 거예요. 어렸을 때부터. Багаас нь эхлээд тийм ээ одоо заах хэрэгтэй. 어렸을 때부터 아이들에게 11조를 하나님께 꼭 드려야 한다. 그걸 가르치세요. Багаас нь эхлээд хүүхдүүдэд 11-ийг бурханд өргөх ёстой гэж заах хэрэгтэй. 아예 아이들이 믿음도 없고 돈도 없는데 어떻게 11조를 드리느냐? Хүүхдүүд 그렇게 생각. итгэл муу багтай. За тэгээд дээрэс нь мөнгөцгүй байж хаад яаж одоо 11-ийг өргөх юм гэж хэлэх үү? 그렇게 생각하시면 안 됩니다. Ингэж бодож болохгүй. 그 아이들이 하나님께 복을 받고 그 아이들이 축복을 받으려면 11조를 드려야 돼요. Тэр хүүхдүүд ерөөгдөр тэр бурхны ивэлийг авахыг одоо хүсэж байгаа бол бид нарыг 11-ийг өргүүлэх хэрэгтэй, өргөдөг байх хэрэгтэй хүүхдүүд. 11조 안 드리면 아무리 많이 벌어도 다 사라집니다. 11-ийг өргөхгүй байх юм бол хичнээн их мөнгө олсон ч гэсэн тийм ээ. Тэр нь зүгээр л одоо хаашаа явсан мэдэхгүй алга болно. 첫째가 주의를 잘 지킬 것. Тэгвэл нэгдүгээрх нь эзний өдрийг тийм ээ сахих. 11조 생활 가르칠 것. За дараа нь хоёрдугаарх нь болохоор 11-ийг өргөхийг заах хэрэгтэй байх нь. 그리고 마지막은 우상 숭배하지 않도록 가르쳐야 됩니다. За тэгээд дараа нь 3-дугаарх нь одоо шүтэхгүй байхыг тийм ээ одоо хэлэх юу яах хэрэгтэй. Шүтэхгүй байхыг заах хэлэх хэрэгтэй. 하나님보다 더 사랑하는 것이 있으면 안 된다. 그걸 가르쳐 주세요. Бурханаас илүү хайрладаг зүйл байж болохгүй гэдгийг тийм ээ тэднэрт зааж өгөх хэрэгтэй. 남편을 하나님보다 더 사랑해도 안 되고 아내를 하나님보다 더 사랑해도 안 되고 아들이나 딸을 하나님보다 더 사랑해서도 안 됩니다. Нөхөрөө, эхнэрээ, эсвэл хүү, эсвэл охиноо тийм ээ одоо Бурханаас илүүтэйгээр хайрлаж болохгүй. 또 물질을 하나님보다 더 사랑해도 안 됩니다. За тэгээ бас тэр юу лээ? Эд материалын зүйлийг одоо шүтэж болохгүй. Хайрлаж Бурханаас илүү хайрлаж болохгүй гэдгийг заах хэрэгтэй. 그게 하나님의 명령과 법도를 지키는 거예요. Тэр бол Бурханы тушаалыг тийм ээ одоо дагаж мөрдөж байгаа юм аа. 그리고 어렸을 때부터 하나님 섬기는 사람은 술, 담배 하면 안 된다. 가르쳐 주세요. За тэгээд багаасаа Бурханд итгэдэг, Бурханд үйлчлдэг хүн бол одоо арх тамхины аль нэг хэрэглийг одоо хэрэгжилж болохгүй гэж заах хэрэгтэй байна. 술, 담배 하는 건 하나님 싫어하세요. Арх тамхины хэрэглийг бол тийм ээ одоо Бурхан дургүй байдаг. 한 잔이라도 마시지 마라. 가르쳐 주셔야 됩니다. Нэг юу гэх юм одоо нэг хундагыг ууж болохгүй гэж бид нарт заах хэрэгтэй. 그래서 하나님께서 나의 명령과 법도를 힘써 행하면 잘 되게 해주신다는 거예요. За тэгээд Бурхан юу гэсэн бэ гэх юм бол миний энэ тушаал тийм ээ одоо миний заавруудыг сахих юм бол би түүний хандлыг мөнхөд байлгана, сайн сайхан байлгана гэж Бурхан хэлж байгаа. 히브리서 6장에 가면은 하나님께서 아브라함에게 약속하신 게 있거든요. Еврей 6 дугаар бүлэг дээр очих юм бол 6 дугаар бүлэг дээрээс харах юм бол Бурхан одоо Бурханы амлсан амлал байгаа. 히브리 6장 한번 보세요. Еврей
6 дугаар бүлгийг бүгдээр харъя. 이브리 6장 Еврей 6 дугаар бүлэг 6절 14절 6-гийн 14 6장 14절이요. 네, 14절 15절 한번 세 개씩은 좀 읽어 14, 주시겠어요? 15 дугаар ишлэл Еврей 6-гийн 14, 15 дугаар ишлэл. Би үнэхээр чамааг өрөөн адилсан. Би чамааг улам болгоно гэж айлжээ. Тэгэхэд Авраам төвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ. 아멘. 네. 하나님께서 아브라함에게 약속하시고 맹세까지 하신 내용이에요. Энэ болохоор бурхан тийм ээ Авраамд амлаад тэр одоо амлалт тэр андгаа чангарга өгсөн одоо юм агуулга байна. 내가 반드시 너에게 복 주고 복을 주며 너를 번성케 하고 번성케 주겠다. 그러셨어요? Би чамайг заавал тийм ээ өрөөж өрөөн ажиллаж чамайг улам болгоно гэсэн амласан байна. 좋은 말씀이죠? Маш гайхалтай үг байна тийм ээ. 네. 오늘 그 역대상 28장 7절에 있는 말씀하고 똑같은 내용이에요. Өнөөдрийн бидний саяны уншсан юутай адилхан тийм ээ одоо 28 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлтэй адилхан ийм амлалтын үг байгаа. 하나님의 명령과 법도를 지켜 행하면 하나님이 반드시 이런 축복을 우리에게도 해주시는 겁니다. Хэрвээ бид нар бурхны тушаал хийгээд бурхны тэр зааврыг тийм ээ үгийг бид нар дагаж мөрдөх юм бол бурхан биднэрт энэ өрөөлийг энийг заавал биднэрт өгнө гэж амласан байна. 다윗이 8절에 뭐라 그러셨습니까? Давид 8 дугаар ишлэлээр юу гэсэн бэ нөө? 이제 너희는 온 이스라엘 곧 여호와의 회중이 보는 앞에서 그리고 우리 하나님께서 들으시는 가운데서 여호와 너희 하나님의 모든 명령을 따르고 지켜라. 그리하면 너희가 이 좋은 땅을 차지하여 너희 후손에게 영원한 유업으로 물려주게 될 것이다. 그러셨어요. За тэгэд 8 дугаар ишлэлээр харах юм бол иймээс одоо та нар эзний чуулган болох бүх Израилийн нүдний өмнө бидний бурхны сонорт өөрсдийн бурхан эзний бүх тушаалыг сахин мөртгөө хэлэхтэн. Тэгвэл та нар энэ сайхан газрыг эзэмшиж түүнийг өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэх болно. 하나님의 명령과 법도를 잘 따라가는 저희가 돼야 됩니다. Бид нар бурхны тушаал хийгээд бурхны хуулийг тийм ээ одоо маш сайн дагдаг итгэгч нар болох хэрэгтэй. 그러면 우리도 복을 받고 또 우리 후손들도 복을 받게 돼요. Хэрвээ тэгэх юм бол бид нар ч өрөөгдөн бидний үр удам ч гэсэн өрөөгдөх болно. 그리고 이 후손이라고 하는 말은 특별히 믿음의 후손들을 가르쳐요. 믿음의 후손들. Энэ үр удам гэж хэлэгдэж байгаа энэ үг тийм ээ. Яг ямар үе үр удмыг хэлээд байна гэх юм бол итгэлийн үр удмыг хэлээд байна. 여러분들의 믿음의 후손들이 누굽니까? Та нарын итгэлийн үр удам чи хин юм бэ? 여러분들 교인들이에요, 교인들. Тэгвэл та нарын итгэлийн үр удам хин бэ гэх юм бол та нарын итгэгч нарыг хэлж байгаа. 성경을 잘 가르쳐 주는 목자를 만나면 교인들이 복을 받아요. Библийг маш сайн заадаг хончонтой байх юм бол тийм ээ. Итгэгч нар өрөөл авдаг. 교인들이 듣기 싫어하든 말든 그런 신경 쓸 필요가 없어요. Итгэгч нар сонсохыг хүсэж гин үү, хүсэхгүй байна уу, тийм ээ дургуутж гин үү? Энэнд юуроос анхаарлаа хандуулах шаардлага байхгүй. 이게 하나님 말씀이다. 성경에 이렇게 기록되어져 있다. 그렇게 가르치시면 되는 거예요. Энэ бол бурхны үг, Библиэлд ингэж хэлсэн байна, ингэж заасан байна гэдгийг л одоо хэлж заахад болно. 이거 교인들이 듣고 싫어하면 어떻게 하나? 기분 나빠하면 어떻게 하나? 걱정하실 필요 없어요. Үнийг сонсоод итгэгч нар таалагдахгүй байвал яана?
тэгвэл яана гэж тийм ээ одоо ингэж санаа зовох шаардлага бол ерөөсөө байхгүй. 이것이 하나님께서 이렇게 말씀하셨다. 이게 성경이다. 이대로 하면 복을 받고 이대로 하지 않으면 하나님의 복을 받을 수 없다. 가르쳐 주세요. Энэ бол бурхны тушаал. Хэрвээ та нар энэ үгийн дагуу байх юм бол бурхан өөрөө энэ үгийн дагуу биш тийм ээ энэ үгийг дагахгүй байх юм бол бурхны өрөөлийг авч чадахгүй гэдгийг одоо маш сайн зааж хэлж өгөх хэрэгтэй байна. 그다음에 이제 9절과 10절에 솔로몬에게 성전 건축에 대해서 아버지 다윗이 격려해 주는 말을 해주고 있어요. За тэгээд 9-10 дугаар ишлэл дээр харах юм бол хүү Давид Соломонд тийм ээ хаан аав Давид тэр хүү Соломонд ариун сүмийг хэрхэн барих талаар ариун сүмийг одоо барих ажлын талаар одоо хэлж байгаа. 네. 뭉크샤한 씨? Мөнхсөлөгч 네, 9절과 10절 좀 읽어 주시겠어요? 9-10 дугаар ишлэлийг уншаарай. Миний хүү Соломоно эцгийнхээ Бурхныг таньж мэдэн хоёргүй сэтгэл хүслэнд зүрхээр түүнд үйлчлэх тун. Учир нь эзэн зүрх бүрийг шалгаж бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрв чи түүнийг хайвал тэр чамд олдно. Харин чи түүнийг орхих аваас тэр чамайг мөнхөд үл хэрэгсэн. Ариун газарт зориулан өргөөг бариулахаар эзэн чамайг сонгосныг одоо харах тун. Тууштай байж үйлдэх тун гэв. 아멘. 네. 늙은 다윗이 자리에서 일어나서 지금 쭉 말을 하고 있죠. За энэ хэлж байгаа үгсийг тийм ээ Давид хаан одоо хөл дээрээ босоод одоо настаа болсон тийм ээ Давид хаан хөл дээрээ босоод одоо хэлж байгаа. 모든 백성이 다윗 왕의 말에 귀를 기울이고 있습니다. Бүхий л ард түмэн тийм ээ тэр Давид хааны одоо үгэнд анхаарлаа хандуулан сонсож байгаа түүнийг. 모든 백성이 듣는 가운데 자기의 후계자 솔로몬에게 말해주는 겁니다. За тэгэд олон тэр одоо ард түмнийхээ өмнө өөрийнх нь одоо хаан ширээг залгамжлах Давид биш Соломон хаанд тийм ээ одоо Соломонд Давид хаан хэлж байгаа. 솔로몬만 따로 불러가지고 은밀한 곳에서 말해준 게 아니에요. Тэр Соломоныг тусад ингээд дуудаад чимээгүй нууцаар ингээд хоёулахнаа яриад ингээд хэлж байгаа юм бол биш. 내 아들 솔로몬아 이렇게 말하고 있습니다. Тэнд юусэн бэ? Миний хүү Соломоно гэж хэлж байгаа. Миний хүү Соломоно. 첫째는 뭡니까? За тэгээ нэгдүгээр нь тэр юу гэж байна вэ? 너는 내 아버지의 하나님을 잘 알아야 된다. За тэгээ нэгдүгээр нь тэр юу гэж хэлж байгаа вэ? Өөрийн эцгийн бурхныг таньж мэдэн гэсэн байна. 하나님을 알아야 돼요. Бурхныг таньж мэдэх хэрэгтэй байна. 하나님을 많이 아는 사람이 능력 있는 사람입니다. Тэр бурхныг сайн таньж мэдсэн хүн бол хүч чадалтай хүн байна. 하나님을 많이 깨달은 사람이 복 있는 사람이에요. Бурхныг сайн одоо тийм ээ ойлгосон хүн бол өрөөлтэй хүн байна. 하나님을 많이 알아야 된다. Тийм учраас бурхныг маш сайн таньж мэдэх хэрэгтэй. 하나님을 알려면 어떻게 해야 될까요? Тэгвэл бурхныг таньж мэдэхийн тулд яах хэрэгтэй вэ? 첫째가 뭘까요? Нэгдүгээрт нь юу болов? Яах юм болов? 선생을 잘 만나야 됩니다. Тэр хүн бол тэр хүн ямар хүн яах ёстой вэ гэх юм бол бурхныг таньж мэдэхийн тулд сайн багшийн шат болох хэрэгтэй байна. 성경 말씀은 혼자서 깨달을 수 없는 말씀이에요. Библийн үгийг бол ганцаараа тийм ээ одоо суралцаад ойлгож чадахгүй. 절대 혼자서는 하나님의 말씀을 다 깨달을 수가 없어요. Гав ганцаараа тэр бурхны үгийг тийм ээ тэр бүхэлд нь ойлгож чадахгүй. 30년, 50년, 60년 걸려야
알 수 있는, 깨달을 수 있는 말씀들이 성경에는 가득해요. 30-40 жил зарцуулан байж ойлгогдох үгсүүд бол тийм ээ Библиэлд одоо дүүрэн байдаг байна. 근데 좋은 선생을 만나게 되면 어떻게 되죠? Гэтэл маш сайн багшийн шав болвол яах вэ? 그냥 그걸 통째로 그냥 다 배우는 거예요. 거기서. Тэр багшаас ерөөсө Библийг бүхэлд нь тийм ээ сурч авах боломжтой байна. 하나님 말씀은 역사적으로 배워야 알 수 있도록 하나님 만들어 놓으셨어요. Бурхны үгийг бол тийм ээ бурхан өөрөө тэр түүхийн хувьд явцаар одоо сайн суралцах юм бол одоо ойлгогдохоор бурхан өөрөө ингэж бичиж одоо ингэ үлдээсэн байна. 두 번째 하나님을 알 수 있는 방법이 뭔가요? За тэгвэл хоёрдугаарт нь бурхныг таньж мэдэх арга юу вэ? 하나님 말씀을 순종해야 하나님을 알게 돼요. Бурхны үгэнд дуулууртай байж бурхныг одоо илүү сайн таньж мэдэх бол 순종하지 않는 사람은 예수 오래 믿어도 믿음이 자라나지 못해요. 하나님을 알 수가 없어요. бурхны үгэнд дуулууртай байхгүй бол тийм ээ тэр хүн хичнээн олон жилийн турш Христэд итгэж бурхны үгээс суралцсан байсан ч гэсэн тэр хүн одоо дуулууртай байхгүй бол бурхныг таньж мэдэж чадахгүй. 여러분 교인들 중에 누가 여러분들에게 와가지고 제가 무슨 말씀을 순종해야 되겠습니까? 물어보면은 말해줄 수 있을까요? 말해줄 수 없을까요? Хэрвээ тийм ээ одоо итгэгч нарын дундаас хэн нэгэн ч ирээд нэг итгэгч ирээд за би бурхны ямар үгэнд дуулууртай байх вэ гэдээ асуух юм бол та нар хариулт хэлж чадах уу? 얼마든지 말해줄 수 있죠. Энэ нь нөгөө бурхан тэр хичнээн л бол хичнээнийг хэлж чадна тийм ээ. 자기 본인은 잘 모르지만 그 인도자, 그 목자는 딱 보면 알 수 있어요. Хүн өөрөө өөрийгөө сайн мэдгүй байж болох ч гэсэн харин удирдлагч хүн тэр удирдлагч тэр хончин хүн бол харахад маш шууд мэддэг. Шууд одоо мэддэг байна. 첫째가 뭡니까? Тэгвэл нэгдүгürt нь юу юм бэ? 주의를 잘 지켜야 된다. Нэгдүгürt нь юм бол тийм ээ одоо эзний өдрийг сахих хэрэгтэй. 두 번째가 뭐죠? Хоёрдугаарт нь 12조 생활을 해야 된다. 11-гээ өргөх хэрэгтэй. 그래 네가 축복 하나님의 복을 받을 수 있다. Хэрвээ ингэх юм бол бурхны өрөөлийг авах болно. 그리고 Тэгээд дараа нь 술 마시는 사람은 술을 끊으라 그러고 арх удаг хүн байх бол архиа бодь гэж хэлнэ. 음행하는 사람은 음행을 끊으라고 말해주고 За тэгээд садар самбуныг үйлдэх хүн байх юм бол садар самбунаа бодь гэж хэлэх болно. 게으른 사람은 개미처럼 부지런해야 된다 가르쳐주고 Залхуу хүнд тийм ээ одоо шоргоолч шиг идэвхтэй шаргуу хөдөлмөрч байх хэрэгтэй гэж хэлж өгч болно. 게으른 사람은 개미한테 가서 배우라 그랬잖아요. 잠언에. Сургаал төгсдөр хэлдэг тийм ээ залхуу нэгэн байх юм бол шоргоолчноос очиж суралцаа гэдэг байгаа тийм ээ. 몽골에도 개미 있죠. Монголд шоргоолч зөндөө байгаа шүү дээ. 개미는 부지런하죠. Шоргоолч бол маш хөдөлмөрч. 힘이 얼마나 좋습니까? Тэгээд хичнээн хүчтэй байдаг үлээ тийм хүчрэх үлээ. 개미는 지도자가 없는데도 열심히 일한다고 성경에 말씀하셨어요. Шоргоолч хичнээн удирдагч байхгүй ч гэсэн шоргоолч бол одоо бүгдээрээ идэвхтэй шаргуу ажилладаг гэсэн байна. 개미 허리가 얼마나 가늘어요? 개미 허리 보셨어요? Та нарыг шоргоолчны бүслэгийг харсан уу? Хичнээн одоо нарийнхан билээ. 아주 가늘잖아요. Маш нарийнхан тийм ээ. 그런데 자기 몸무게의 50배를 들을 수가 있어요. 개미는. Гэтэл тийм өндөр одоо юу гэдэг тийм нарийнхан байж өөрийнхөө биеийн жингээс 50 дахин илүү хүнд зүйлийг өргөх чадaltaй гэж байгаа.
자기 몸무게 50배. өөрийнхөө биеийн жингээс 50 дахин илүү. 말도 힘이 좋죠. Морь ч гэсэн хүч сайтай тийм ээ. 말은 얼마나 실을 수 있나요? 무거운 거를 자기 등에다가. Морь хүнд зүйлийг хичнээн хэдэн хил орчим даах бол 아세요? наривчлсан мэдэх үү? 자기 몸무게의 8배를 실을 수 있어요. 얹을 수 있어요. Өөрийн биеийн жингээс 8 дахин ихийг илүү тийм ээ одоо ачиж үүрч явах чадaltaй байх нэ. 힘이 좋은 거죠. Сайн одоо хүчтэй байна тийм ээ. хүч сайтай байна. 예수 믿는 사람은 아침부터 저녁까지 뭐든지 나가서 열심히 일하는 사람이 돼야 됩니다. Есүс итгэдэг хүн бол өглөөнөөс одоо өдөш хүртэл тийм ээ. Юу ч байсан маш сайн идэвхтэй сайн шаргуу хийдэг нэгэн байх хэрэгтэй. 일을 찾아 나가야 돼요. Өөрсдийн хийх ёстой хийх ажлаа хайж хийх хэрэгтэй. 아예 몽골에는 일거리가 없다 그렇게 말할 수도 있죠. Монголд ажлын байр байхгүй гэж тийм ээ одоо хэлж болох юм. 좋은 일자리 나쁜 일자리 가리지 말고 아무거나 열심히 일을 해야 됩니다. Ажлыг сайн ч байна уу, муу ч байна уу тийм ээ одоо юу гэдэг гэж яалгалгүйгээр ажил бол ажил гээд маш сайн идэвхтэй сайн шаргуу хийх хэрэгтэй. 아버지 다윗이 솔로몬에게 첫 번째 해준 말이 하나님을 많이 알아야 된다. Эцэг Соломон биш эцэг Давид нь хүүдээ тийм ээ одоо Соломондоо хэлсэн үг нь юу гэвэл Бурхныг маш сайн таньж мэдэх хэрэгтэй гэж хэлсэн байна. 두 번째는 뭐죠? За тэгээ хоёрдугаарт нь юу гэсэн бэ гэвэл 온전한 마음과 기쁜 뜻으로 하나님을 섬겨야 된다. бүх зүрх болон оюун ухаанаараа түнд үйлчлээ гэсэн. 마음을 다하고, 네? 마음을 다하고, Бүх зүрх 정성을 다하고, тэгээд бүх зүрх болон оюун ухаанаараа. 힘을 다하고, Тэгээ бүх хүчээрээ 목숨을 다해서 бүх амиараа гэдэг тийм ээ. 하나님을 사랑해야 됩니다. Бүх амиараа одоо Бурхныг хайрлах ёстой. 여호와께서는 마음을 살피시는 분이시다. Эзэн бол тэр зүрх сэтгэлийг нэгтлагч хянагч нэг. 마음속 깊은 곳에 어떤 의도를 가지고 있는지 하나님을 알고 계세요. Зүрх сэтгэлийнхаа гүнд Бурхны талаар ямар хөө бодолцоо байна вэ? Бурхны талаар ямар ойлголттой байна вэ гэдгийг Бурхан бүгдийг нь мэдэж байдаг байна. 사람은 잘 모르죠. Хүн бол сайн мэдэхгүй тийм ээ. 하나님은 우리 마음속 깊은 곳에 감추어진 것을 하나님은 알고 계세요. Бурхан бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан байгаа тэр нууцлагдсан байгаа зүйлсийг мэдэж байдаг байна. 야, 너 그 마음속 깊은 곳에 그런 욕심을 가지고 있지 않느냐? Бурхан тийм чи сэтгэлийнхаа гүнд ийм шуналтай байгаа үстэй чиний сэтгэлийн гүнд ийм шунал нуугдж байгаа үстэй гэл. 그런 나쁜 마음을 갖고 있지 않느냐? Чиний сэтгэлд ийм одоо хорон санаа байгаа үстэй гэл. 하나님은 알고 계십니다. Бурхан бүгдийг мэдэж байдаг. 세 번째는 다윗이 솔로몬에게 뭐라고 말했습니까? За тэгээд 3 дугаарх нь Давид Соломонд юу гэж хэлсэн бэ нэ? 하나님을 찾으라는 거예요. Тэгээд юу гэсэн бэ гэх юм бол тэр Бурхныг ирж хай гэсэн. 내가 그분을 찾으면 그분께서 너를 만나 주시지만 네가 그분을 저버리면 그분께서도 너를 영원히 버리실 것이다. За тэгвэл энэ дээр юу ч хэлж байгаа юм бол хэрв чи түүнийг хайвал
түүнийг олно. Хэрв чи түүнийг умарт хаваас тэр чамайг мөнхөд орхино гэсэн мөн. 하나님을 찾으라는 거예요. Тэгвэл эзэн бурхныг тийм ээ одоо ирж хайгаарай гэсэн мөн. 어떻게 하나님을 찾죠? Тэгвэл яаж ирж хайх юм бэ? 우리가 지금 이렇게 만나서 하나님 말씀 가지고 하나님을 찾고 있잖아요. Бид нэр ингэж уулзаад одоо бурхны үгийг аван одоо бурхныг одоо хайж байна тийм ээ. 그 기도를 많이 하셔야 됩니다. Энэ тулд маш их сайн залбирах хэрэгтэй. 기도를 많이 하면 하나님을 찾게 돼요. Их залбирах юм бол тийм ээ. Бурхны өмнө их залбирах юм бол тэр бурхныг олох болно. 산에 가서 기도해도 좋고 Уулгаас Ганга. залбирсан ч болно. 강가에 가서 기도해도 좋고 Голын ирэг дээр очиж залбирсан ч болно. 초원에 가서 기도해도 좋고 Тэр талд очоод бас залбирч болно. 기도하면 하나님을 만나게 되죠. Залбирах юм бол бурхантай уулзах болно. 마태복음 6장에서는 하나님이 계신 곳은 어디라 그러셨습니까? За Матай 6 дугаар бүлэг дээр бурхны байгаа газрыг хаана гэсэн байгаа лээ? 초원에 계시나요? 어디 산에 계시나요? 하나님은 어디 계시죠? Бурхан ууланд байна уу? Эсвэл талд байна уу? Хаана байгаа вэ? 어디 계시죠? Нууцаараа. 어디? Хаана нэ? 음, Нууцаараа оршдог. Маамс үгүй. 은밀한 곳에 계신다. Тэр нууцлаг оршдог тийм ээ одоо тэр нууцлаг газар чимээгүй тэр нууцлаг газарт байдаг гэдэг. 하나님은 은밀한 곳에 계시죠. Бурхан тэр чимээгүй нууцлаг газар, чимээгүй газар байдаг байна. 우리가 기도하려고 여러분 생각해 보세요. 지금 우리가 눈을 뜨고 이렇게 있으면 별거 아무것도 없는데요. Бид нар ингээд нүдээ ингээд залбирах гэх тийм ингээд нүдээ нээлттэй ингээд залбирах юм бол бидний юу ч мэдрэгдэхгүй тийм ээ. 기도하려고 눈을 탁 감는 순간 어떻게 되죠? Харин бид нар залбирыгээд нүдээ аниад ингээд аних үед яадаг вүлээ? 온갖 세상의 시끄러운 소리가 다 들립니다. Чимээгүй болол ингээд нүдээ аниад залбирыг гэх юм бол энэ гадаа болж байгаа энэ дэлхийн ертөнцид болж байгаа хамаг юм ингээд сонсогддог тийм ээ. 그렇지 않나요? Тэгдэггүй юм уу? 기도하려고 눈을 딱 감는 순간 다 들어오는 거예요. Залбирыгээд нүдээ анихад л ерөөсөө тэр бүх одоо тэр зүйлсүүд тийм ээ одоо ингээд дэлхийн зүйлсүүд орж ирээд байдаг. 그때는 내가 무슨 기도를 하는지도 잘 몰라요. Тэр үед би одоо хэрхэн яаж залбирхаач мэдэхгүй. 한 10분쯤 지나면 조금 조용해집니다. Тэгээ нүдээ аниад нэг жаахан тийм ээ 10 минут орчим ингээд чимээгүй байх юм бол нөгөөний гаднах тэр дуу энэ тэр сонсогдохоо болдог. 한 30분쯤 지나면 많이 조용해져요. Нэг 30 минут орчим өнгөрөх юм бол бүр илүү чимээгүй болдог. 한 1시간쯤 지나면 이제 좀 조용해집니다. Тэгээд нэг цаг орчим өнгөрөх юм бол илүү чимээгүй болдог байна. 기도를 하는 데 있어서 반드시 시간이 필요해요. Залбирах үед тийм үг юм уу? Залбирахад тэр цаг гэж зүйл хэрэгтэй. 은밀한 골방까지 가는데 시간이 걸려요. Тэр нөгөө чимээгүй тэр дотоод өрөөрөө орох хүртэл нэлээд цаг одоо зарцуулагддаг байна. 은밀한 골방에 들어가서 어떻게 하라 그랬죠?
За тэгээд нууцлаг тэр өөрийн нөгөө нэг дотоод өрөөндөө ороод яагаараа гэдэг үлээ. 문을 잠가라. Үүдээ түгжээд 은밀한 곳에 계시는 내 하나님께서 들으실 것이다. ирээд хийх юм бол одоо нууцлаг газар очиод тийм ээ одоо дотоод өрөөндөө ороод чимээгүйгээр оршиж нууцаар оршиж бурханд хандах юм бол тэр сонсох болно гэдэг. 하나님의 일을 하는 사람들은 기도를 많이 해야 됩니다. Бурхны ажлыг хийдэг хүмүүс бол маш их залбирах хэрэгтэй. 그다음 다섯 번째, За тэгвэл дараа нь 5 дугаарт нь юу хэлсэн бэ? 다윗이 솔로몬에게 부탁한 건 뭔가요? Давид тиймээс Соломон хэлсэн дараагийн зүйл нь юу вэ? 10절에 보니까 너는 10 이제 дугаар эшлэлээр харах юм бол 조심하라 그랬어요. 조심해, тэгээд 조심해야 10 дугаар 된다. эшлэлээр харах юм бол юу ч хэлсэн бэ гэх юм бол ануу газар 조심하- анхааралтай ав гэсэн баг. Анхааралтай ав гэсэн. 조심해야 됩니다. Анхааралтай авах хэрэгтэй байна. Манайх тэр болгоомжтой бай гэсэн юм байхгүй гоо тийм. 뭐라고 돼 있어요? 몽골 성경에는 저기 비구해 봐가지고 뒤로 나오는 성경하고 제가 쓴 성경이 좀 달라가지고 번역이 좀 달라요. 10-р эшлэл дээр юу гэсэн бэ гэх юм бол зориулсан сонгосныг харагтун 10절. бүр алга юм уу? 10절에 뭐라고 돼 있어요? 이게 지금 새로 번역된 성경에서 보면 이렇게 여기 아까 한국 성경에서는 조심하라고 했잖아요. 네. 새로 번역된 성경에 보면 보라라고 나와 있어가지고 보라? 보라? 아하, 네, 하나님의 선택을 받았으니까 네. 그 한국 성경이나 영어 성경이 중요한 게 아니고 네네. 그 원문에 너는 조심하라고 기록되어져 있어요. 원문에. 아하. 네. За тэгвэл ерөнхийдөө бол юу вэ гэж байна вэ гэвэл тэр болгоомжтой байгаарэ гэсэн үг байгаа юм байна. Ер нь бол 너는 조심하여라고 말씀하셨어요. за энэ дээр юу гэсэн бэ гэх юм бол чи болгоомжтой байгаарэ гэсэн өгүүлбэр байгаа юм байна тэр юун дээр. Манайхаар болохоор арай өөрөөр орчуулсан юм шиг байна л да. Тэгээд яг хуу явандаа тайлбар нь яваад ирэхээр орчуулгын гайгүй болчих байх. 하나님의 일을 하는 사람은 조심해야 됩니다. Бурхны ажлыг хийдэг хүн бол маш болгоомжтой байх хэрэгтэй. 뭘 조심해야 되는가요? Юунд болгоомжтой байх юм бэ? 말을 조심해야 됩니다. 말. Хэлж байгаа үгээ тийм ээ одоо үгэндээ анхааралтай тэр болгоомжтой байх хэрэгтэй. 아무리 설교를 잘해도 말을 조심하지 않으면 하나님께서 우리를 사용하지 않으십니다. Гişнээ сургаал сайн заадаг байлаа гэж тийм ээ. Тэр хүн үгээ анхаарч тэр үгээ болгоомжтой зөв одоо ашиглаж хэрэглэхгүй байх юм бол бурхан биднийг ашиглахгүй. 두 번째는 뭘 조심해야 될까요? За 우리- тэгвэл анхаарах зүйлийн нэгдүгээрх нь үг хэл байлаа гэх юм бол хоёрдугаарх нь юу яах вэ? 우리의 그 행동을 조심해야 됩니다. За тэгээд дараагийн нь болохоор бидний өөрсдийн нөгөө үйлдэл гаргаж байгаа үйлдэлээ тийм ээ үйлдэлтэй маш болгоомжтой анхааралтай хандах хэрэгтэй. 우리가 그 사소하게 여기는 것들을 조심해야 돼요. Одоо нөгөө өөрийн мэдлгүй хийдэг үйлдэлүүд байдаг тийм үү? Одоо нөгөө туршил болсон үйлдэлүүд ч юм уу ямар нэг өөрийн мэдлгүй хийх гарцдаг үйлдэлүүд байна тийм ээ? Энэ зүйл дээрээ бид нар маш болгоомжтой байх хэрэгтэй. 예의를 잘 지켜야 됩니다. Маш юу гэдэг тэр ёс журмыг гэх юм уу тийм ээ? Одоо ёс тгийг маш сайн баримталдаг байх хэрэгтэй.
예수 믿는 사람은 예의를 안 지키면 안 돼요. Есүст итгэдэг хүн тэр ёс журам тийм ээ дэг журмыг дагахгүй байж болохгүй. 그리고 마지막 5번째 뭔가요? За дараа нь 5 дугаарт нь юу хэлсэн бэ? 힘을 내서 하나님의 전을 건축하라는 거예요. За тэгээд дараа 5 дугаарт нь юу гэсэн бэ гэвэл түүнийг Бурхны өргөөг тийм ээ одоо байрахтаа өөрийн бүх хүчээ зориулаарай гэсэн ба. 힘을 내서 Зоригтой байж үүдэх тун гэсэн. 하나님의 일을 감당해 나가야 됩니다. За тэгээд өөрөө тэр зоригтой байж тийм ээ одоо Бурхны ажлыг хийх хэрэгтэй ахны. Зоригтойгоор Бурхны ажлыг хийх хэрэгтэй. 힘을 써야 돼요. Зоригтой байх хэрэгтэй. 어떤 사람은 기도만 하고 있습니다. Зарим хүмүүс нь тийм ээ зөвхөн одоо залбираад сууж идэг. 하나님이 다 해주실 걸 믿습니다. Бурхан бүгдийг нь хийнэ гэдэгт итгэж байна гэдэг. 기도만 하고 있어요. Зөвхөн залбирч байдаг. 자기는 아무것도 안 해. Тэгсээр нь өөрөө юу ч хийхгүй. 될까요, 안 될까요? Ингэж болох уу? 그거는 하나는 알고 하나는 모르는 사람이에요. Тэгвэл энэ хүн маань нэгийг нь мэддэг хэрнээ нөгөөг нь мэддэггүй. Тийм ээ одоо хүн байх нэ. 힘써 하나님의 일을 해야 돼요. Бурхны ажлыг хийхдээ өөрийн бүх хүчээ зориулан тийм ээ одоо зоригтойгоор хийх хэрэгтэй. 우리 그 한국의 속담에는 그런 말이 있습니다. Солонгосын зүүр үгэнд нэг ийм үг байдаг. 호랑이를 잡으려면 호랑이 굴 속에 들어가야 된다. Барыг барихын тулд барын агууд орох хэрэгтэй гэж хэлдэг. Манайх орчод ойролцоо зүүр үг байна. 몽골에 속담이 있죠. 네, 있어요. 기도하고 또 순종하면서 힘써 나가야 됩니다. Бид нэр залбирч тийм ээ дуулууртаа байна. Одоо юухгүй одоо хүчтэйгээр урагшлах хэрэгтэй гэж. 이게 아버지 다윗이 솔로몬에게 당부한 말입니다. За эдгээр бол одоо эцэг Давидын тийм ээ хүү Соломондо загсан 첫째가 뭐죠? зүйлс байх нь. За тэгвэл нэгдүгээрт нь юу гэсэн бэлээ? 시험에 다윗이 솔로몬에게 당부한 28장에서 말한 내용이 무엇입니까? 물으면은 5가지. 뭐죠? За тэгвэл шалгалтын асуултан дээр орж ирлээ гэж бодъё тийм үү? Тэгэнгүүт Сестрийн дээдийн 28 дугаар бүлэг дээр гарч буй эцэг Давид хүүд Соломондо загсан 5 захиас юу вэ гэх юм бол яах вэ? 첫째는 뭐죠? За нэгдүгээрх нь юу вэ? 하나님을 많이 알아야 된다. Тийм ээ одоо сайн таньж мэдэх хэрэгтэй гэсэн. 하나님을 아는 방법은 2가지가 있다고 말씀드렸죠. За тэгээд Бурхныг таньж мэдэх арга 2 байгаа гэсэн тийм ээ. 첫째는 성경을 바로 배워야 된다. Нэгдүгээрх нь одоо сайн Библийг сайн сурах хэрэгтэй байгаа тийм ээ. 두 번째는 하나님 말씀을 순종해야지 하나님을 알게 된다. Хоёрдугаар нь Бурхны үгэнд дуулууртай байж тэр Бурхныг таньж мэдэх болно. 두 번째는 뭐였죠? За тэгвэл хоёр дахь захиас нь юу вэ? 온전한 마음과 기쁜 뜻으로 하나님을 섬겨야 된다. За юу гэх юм бол тэр бүх зүрх бүх оюун ухаанаараа Бурхныг одоо хайрлаж түүнд үйлчлэх хэрэгтэй гэсэн байна. 하나님은 내 마음 속에 깊은 그 의도를 알고 계시는 분이시다. Эзэн бол бидний зүрх сэтгэлийн гүнд байгаа тэр бүгдийг мэдэж байдаг Бурхан гэсэн байна. 세 번째는 뭐죠? Тэгээд 3 дугаарт нь юу вэ? 하나님을 찾아라. За 3 дугаарх нь эзнийг ирж хай гэсэн байна. Бурхныг ирж хай. 그러면 하나님께서 너를 만나 주실 것이다. Ирэх юм бол Бурхан чамтай уулзнаа гэсэн. 찾는데
어디 가서 찾으라 그랬죠? хайхдаа бид нар хаашаа очиж хайх хэрэгтэй вэ? Нууцлын өрөөндөө. 은밀한 골방에까지 들어가야 된다. Тэр нууцлаг өрөөндөө орж тийм ээ одоо хайх хэрэгтэй. 네 번째는 뭐죠? За дөрөвдүгээрх нь 조심해야 된다는 겁니다. одоо болгоомжлох хэрэгтэй гэх юм тийм ээ. Болгоомжлох хэрэгтэй. Анхааралтай байх, анхаарах хэрэгтэй зүйлсүүд байгаа. 뭘 조심하라 그랬죠? Юу юундаа болгоомжлох хэрэгтэй вэ? 말하는 것을 조심해야 된다. Ярьж хэлж байгаадаа болгоомжлох хэрэгтэй. 그다음에 우리의 태도, 행동을 조심해야 된다. За тэгээд бас бид нар дараа нь болохоор өөрсдийн үйлдэл нөгөө нэг гаргаж байгаа үйлдэлдээ болгоомжтой байх хэрэгтэй. 다섯 번째는 뭐였죠? За 5 дугаарт нь 힘써서 하나님의 성전을 건설해라. за Соломон хэлэхдээ одоо Бурхны сүмийг барихдаа зоригтой байж үйлдэхтэн гэсэн байгаа тийм ээ. 잠깐 5분 쉬었다 갈까요? За бүгдээрээ 5 минут амраад үргэлжлүүлье. 5분만 쉬자고요. За 5 минут л амръя. 나왔어요? 글쎄요. 뭐 한 10개 좀 안 되겠어요? 그렇게 많이 줬어요? 제가 지금 받아 적는 게 3개밖에 없어가지고 이게 지금 3개? 네. 거기 뭐 있어요, 거기는요? 인구 조사 왜 했는지 인구 조사. 그리고 다윗 왕 솔로몬 왕 위해서 기도하는 기도 내용 그런 것만 이렇게 오늘 걸 하면 3개만 제가 받았잖아요. 자, 속단해. 자, 좀 더 할까요? 오늘 네. 뭐 29장 끝까지 다 못할 것 같아요. 오늘들 와서 또 건데 근데 제가 목요일 날 오전에 1시간 더 합니다. 아 그래요? 그러면 그때 맞출 수 있네요. 자, 그 네. 11절부터 19절 좀 읽어보실까요? 그 Арun нэгээс 19. 우리 남재만 씨 읽으실 수 있겠어요? 11절부터 19절? 11-ээс 19-р ишлэл намжилмаа ихч уншиж өгөх боломж байна уу? За уншаарай. Тэгээ түүний үүдний танхимд өргөөнүүд Эрдэнэсийн сан түүний дээд лавран болон дотоод өрөөнүүд нь мөн илрүүллийн тагны заагвар зургийг Давид өөрийнхөө Соломод өглөө. Бас эзний өргөөний орднууд эргэн тойрны бүх өрөө Бурхны өргөөний агуулгууд болон ариун өргөлийн Эрдэнэсийн сангийн бүх заагвар зураг түүнд сүнсээр байсан бүхнээ өгөө. Түүнчлэн тахилч болон Левичүүдийн бүлгүүд эзний өргөөний үйлчлэлийн бүх ажил, эзний өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэглэл, мөн бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх алтан сав суулгануудын алтны жин, бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх мөнгөн сав суулгануудын мөнгөний жин, бас алтан дэнлүүний суур болон тэдгээр алтан дэнлүүнүүдэд зориулсан дэнлүүний суур болон дэнлүүгээрийн алтны жин, мөнгөн дэнлүүний суурьнд буюу дэнлүүний суур болон дэнлүү бүр мөнгөний жин, дэнлүүний суурьуудын зориулалтын дагуу мөн тавиг талхны ширээнүүдэд зориулсан ширээ бүрийн алтны жин болон мөнгөн ширээнүүдэд зориулсан мөнгөн бас шижир алтан ширээ, тоогоо, гүц мөн алтан аягнуудад аяг бүрийн жин болон мөнгөн аягур зориулсан тус бүрийн жин, мөн утлах тахилын ширээн тунгаамал алтны жин, далавчаа дэлгэн эзний гэрээний авдрыг бүрхдэг херувүүдтэй тэрэгний загварын алт зэргийн загварыг өгчээ. Давид дээрх зүйлс буюу энэ бүх загварыг эзэн нутрын бичгээр надад ойлгуулан зааж өгсөн юм гэвэ. 네. 다윗이 솔로몬에게 성전 설계도를
전해줬어요. За энэ дээр шалах юм бол Давид Соломонд тийм ээ ариун сүмийг барих одоо схем зураг гэх үү тийм ээ одоо схем зургийг өгсөн байна. 네가 짓고 싶은 대로 마음대로 지어라. 이렇게 하나님이 하시지 않았습니다. Бурхан бол юу гэсэн бэ гэх юм бол юу гэдэг чи дураараа яаж баримаар тэрүүгээрээ барь гэж хэлчихээг байхан тийм ээ. 반드시 이 설계도대로 지어야 된다. Заавал тэр схем зургийн дагуу барих хэрэгтэй гэсэн. 몽골에도 건물 지으려면은 그 설계를 하죠. Монголд ч гэсэн одоо байшин барихын тулд заавал схем зураг гаргадаг тийм ээ. 그리고 설계도를 그 시청이라든지 구청이라든지 제출해야 되죠. За тэгээд нөгөө нэг барилгынхаа зургийг одоо тэр барилга барихыг зөвшөөрөл авж байгаа тэр газартай өгөх хэрэгтэй. 제출하죠. Өгдөг тийм ээ. 그리고 나중에 그 제출한 설계도대로 지어졌는지 안 지어졌는지 검사 나오죠. За тэгээд дараа нь одоо энэ том орон сууцны тохиолдолд одоо яг схем зургийнхаа дагуу барьсан байна уу үгүй байна уу гэд одоо нөгөө хяналтынхан мэрэгжлийн хяналт гэх одоо тийм ээ хяналтынхан одоо очиж шалгаж үздэг байгаа. 설계도가 중요합니다. Тийм учраас энэ схем зураг гэдэг бол чухал. 설계도 누가 주신 거죠? Тэгвэл энэ схем зургийг хэн өгсөн байх вэ? 아, 우리 아버지 다윗이 주신 것이다. Энэ Соломоны аав Давид хаан өгсөн. 그럼 다윗이 뭐 설계회사 사무실 운영하는가요? Ямар тэгвэл Давид нөгөө нэг байшин барилгын архитектор одоо тэр схем зураг гаргадаг ийм ажилтай хүн үү? 아니죠. Үгүй тийм ээ. 19절에 뭐라 그랬습니까? 19-р эшлэлдэр юу гэсэн байна вэ? 이 모든 설계도에 관한 일들은 여호와께서 친히 손으로 써서 나에게 알려주신 것이다. 19-р эшлэлдэр хэлэхдээ Давид дээрх зүйлс буюу энэ бүх загварыг надад бууж ирсэн эзэн өөрийн мутраар бичин надад мэдүүлж өгсөн юм а гэсэн. 하나님께서 성령의 큰 감동으로 다윗에게 알려주신 겁니다. Бурхан ариун сүнсний тэмээ тэр сэтгэл хөдлөлөөр Давидэд зааж өгсөн байна. 성전의 그 11절에 보니까 성전 현관, 창고, 다락방, 내실, 속죄소 이런 설계도를 아들 솔로몬에게 주었다 그랬습니다. 11-р эшлэлдэр харах юм бол тийм ээ сүмийн үүдний танхим, түүний барилга байгууламж, түүний агуулгууд, түүний дээд өрөөнүүд, түүний дотор өрөөнүүд болон өршөөлийн суудал зориулсан өрөө зэргийн загвар зургийг Давид өөрийнхөө Соломонд өгсөн байна. 이것은 12절에 있는 것처럼 하나님의 영으로 받은 설계도다 그랬어요. Заасан 12-р эшлэлдэр үг хэлж байгаа нь бас Бурханы тийм ээ ариун сүнсний түүнд зааж өгсөн ёсоор эзний өргөний хашаанууд. Бурханы сүнсээр тийм ээ одоо өгөгдсөн схем зураг байна. 하나님의 성령께서 다윗에게 자세히 가르쳐 주신 겁니다. Бурханы ариун сүнс тийм ээ Давидэд үүнийг одоо маш сайн одоо тодорхой зааж өгсөн байна. 하나님의 성전 뜰, 또 사면의 모든 방, 하나님의 전의 창고들, 성물 창고들의 설계도가 솔로몬에게 주어졌습니다. За тэгээ 12-р эшлэлдэр нь юу гэж нэх юм бол сүнс ариун сүнсний түүнд зааж өгсөн ёсоор гэдэг нь эзний өргөний хашаанууд, эргэн тойрны бүх өрөө, Бурханы өргөний агуулгууд болон өргөгдсөн зүйлсийн агуулгуудын талаар бүх загвар зургийг өгөв гэсэн байна. 설계도가 제일 중요해요. Тийм учраас энэ байсан одоо юм байгууламж барихын тулд тэр зураг гэдэг бол маш их
чухал ахна. 설계도가 잘못 그려져 있으면 기술자들이 아무리 열심히 해도 아무리 잘해도 소용이 없어요. Хичнээн одоо юу гэдэг чадварлаг, мундаг, сайн хүмүүс байлаа гэж тэр схем зураг нь л одоо буруу гарсан байх юм бол шаардлага хангахгүй байх юм бол энэ маань ямар ч нэмэр байхгүй. 13절에는 제사장 레위 사람의 반열 여호와의 전에 섬기는 모든 일 또 하나님의 전에 섬기는 데 쓰는 모든 기구에 대해서 다 낱낱이 그 설계도에 설명을 해 놓았습니다. За тэгээ 13 дугаар эшлэлээр нь харах юм бол мөн тахилч нар болон левичүүдийн бүлгүүд эзний өргөний үйлчлэлийн бүх ажил, эзний өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэглийн талаар тайлбарлажээ гэсэн байна. 하나님께서 과거에 모세에게도 그렇게 하셨어요. Өмнө нь бурхан Мойсед ч гэсэн яг тэгж зааж исэн. 내가 너한테 보여준 대로 해야 된다. Би чамд яг яаж харуулсан тийм ээ? Яг түүгээр хийх хэрэгтэй гэж хэлсэн байна. 출애굽기 25장 9절에서 말씀하셨는데요. Египтээс гарсан нь 25-ын 25-ийн 9-р ишлэлээр. 뭐라고 말씀하셨습니까? Тэгвэл 25-ийн 9-р ишлэлээр юу гэсэн байна вэ гэх юм бол 출애굽기 25장 9절 세기씨 한번 좀 읽어주시겠어요? 네. За Египтээс гарсан 25-ийн 9-р ишлэлээр юу гэж хэлсэн байна гэвэл асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь. 네. гэсэн байна. 하나님께서 다윗을 통해서 그 제사장들, 레위 사람들의 계통이 어떻게 하나님을 섬겨야 되는지에 대해서도 꼼꼼하게 다 알려주셨습니다. За тэгээ бурхан Давидэд хэлэхдээ тийм ээ тахилч нар Левийн удмын одоо тахилч тэр Левийн овгийн хүмүүс хэрхэн бурханы өмнө үйлчлэх талаар нэг бүрчтэй ингэж зааж өгсөн байна. 오히려 그 13절에 보니까 하나님께서 성전에서 쓰는 그 모든 기구에 대해서도 다 설명해 주셨어요. За тэгээд 14-р эшлэлээр харах юм бол тэр ариун сүмийн үйлчлэлд хэрэглэгдэх бүхий л одоо тэр хэрэглөөрүүд байна тийм ээ. Тэднийг бүгднийг нэг бүрчлэн зааж тайлбарлаж өгсөн байна. 또 그것을 만드는 데 들어가는 금의 무게, 모든 기구들을 만들기 위한 은의 무게, 이것도 다 하나님이 정해 주셨어요. За тэгсэн одоо ариун асарт ариун сүмд ашиглагдах ариун хэрэглэлүүдийг одоо зааж өгөө зогсохгүй тэднийг хийх одоо нэг алтны одоо тэр жин одоо хэмжээсээ бүгднийг наривчлан зааж өгсөн байна. 15절에서는 금 등잔의 무게, 곧 각 금제와 은 등잔대와 또 그 등잔을 만들 온 백성들 다 하나님이 다윗을 통해서 정해 주셨습니다. За тэгээд 15 дугаар ишлэлээр нь харах юм бол яаж вэ гэх мэт алтан дэнлүү тийм ээ хийх талаар. Тэнгүүтээ алтан дэнлүүнд хэр хэмжээний алт орох вэ гэдэг жин хэмжээг нь хэлсэн. За тэгэнгүүтээ бас мөнгөн дэнлүүний тэр суурьнд зориулсан одоо мөнгөний хэмжээ жингэн хүртэл одоо хэлж өгсөн байгаа нэг бүрчлэн. 다윗은 자기가 하나님의 성전을 짓고 싶어 하는 거예요. Давид бол өөрөө тийм ээ тэр бурхны сүмийг барихыг маш их ариун сүмийг барихыг маш их хүсэж байсан. 뭐 돈이 얼마가 들어가든 그건 중요한 문제가 아니고 하나님께서 내게 나로 하나님의 성전을 짓게 해주시면 얼마나 좋을까 그런 간절한 기대와 소망이 있어요. За тэгээд Давид тийм ээ одоо юу гэдэг алт мөнгө тэр одоо ариун сүмийг барихад одоо хэр их хөрөнгө орох нь юусаа хамаатай биш. Тэр зөвхөн
би бурхны ариун сүмийг л барьмаар байна гэсэн тэр хүсэл түүнд одоо маш их байсан. 16절에 보니까 그가 빵을 차려놓는 빵을 차려놓는 빵상이 있죠. 또 16 дугаар эшлэл дээр харах юм бол ширээ байна тийм ээ, талах тавих ширээ гэж. 그 금의 무게 또 은의 무게 다 정해줬습니다. Тэгээд тэгвэл талах барих ширээнд зориулагдах алт мөнгөний одоо жин хэмжээг нь хүртэл нарийг хэлж өгсөн. 또 고기 갈고리, 대접들, 주전자들, 순금과 금잔, 곧 각 잔을 만들 금의 무게와 은잔을 각각 따로따로 다 무게를 정해가지고 알려주었습니다. За тэгээд 17 дугаар эшлэл дээр хүртэл харах юм бол бас алтан сэрээ, тогоо, сав, аягнууд, алтан аяг тийм ээ, тус бүрийнхэн жингийн, за мөнгө аягнуудад зориулсан тус бүрийнхэн жингийнхэн талаар бүр нэг бүрчлэн одоо ингэж бичиж тоочж өгсөн байна. 또 향단에 사용할 순금의 무게, 언약궤를 덮고 있는 금으로 만든 그룹들의 설계도도 하나님께서 다 그려주셨어요. Тэгээд 18 дугаар эшлэл дээр харах юм бол бас нөгөө утлагын тахилын ширээг хэрхэн хийх үү? За хийхдээ хэр их алт орох уу гэдгийг одоо цэвэршүүлсэн алтны жин, тэрэгний загварын зураг алт болоод за тэгээд гэрээний авдрын дээр далавчаа дэлгэн бүрхсэн байгаа херувуудын загварыг хүртэл зүгсэн. Ингээд зурж өгсөн байна. 하나님께서 그려주신 그 설계도는 어떻게 그리셨을까요? 어떤 모양이었을까요, 그죠? Бурхны зурсан энэ одоо загвар зураг тийм ээ ямар хуу байсан болов? 나중에 우리가 하늘나라 가면 다 하나님이 알려주실 거예요, 보여주실 겁니다. Бид нэр одоо мэдэхгүй ч тийм ээ хизээ нэгэн цагт Бурхны өмнө очих юм бол Бурхан биднэрт энэ бүх зүйлийг харуулж өгөх болно. 금으로 만든 그룹들 나오잖아요. Энэ дээр алтан хэрүүбүүд гэсэн байгаа тийм ээ. Алтаар бүрхсэн хэрүүбүүд. 19절에 18절에 보니까 향단, 순금의 무게, 또 순금, 천사도 만들었는데요. 천사도 다 금으로 입혀가지고 어떻게 만들어야 될지 설계도를 하나님께서 다윗에게 전해줬습니다. За тэгээд 18절. 18 дугаар эшлэлээр харах юм бол утлагын тахилын ширээг хийх цэвэршүүлсэн алтны жин, тэрэгний загварын алт болон эзний гэрээний авдрын далавчаа дэлгэн бүрхсэн херувууд зэргийн загвар зургийг өгчээ гэх тийм ээ. Одоо энэ дээр бүгднгийнх нь одоо тоочж өгсөн байгаа. 하나님께서 직접 손으로 써서 나에게 알려주셨다고 말했어요. Гэтэл Давид юу гэж хэлсэн бэ гэх юм бол энэ одоо бүх зургийг надад тийм ээ бууж ирсэн эзэн өөрийн мутраар бичин надад мэдүүлж өгсөн юм а гэж байгаа. 네. 그럼 20절, 21절 멘더바이러 씨 좀 읽어주시겠어요? 20절, 21절. Мен дээр 20 21-р ишлэлийг уншаарай минь. 20 21. 28-ийнхаа сестрийн дэд 28-ын 20 21. Майканы шүү. Майканэгэрээ. 화장실 그 뭐. 20 21. 근데 나를 들은 후 사서만 더스타하고 더스타해 우스고 눈을 봐서 어떤 잠깐 나와서 부아 부상다 이스니 우리는 우스 그런 친구가 있어서 그 자막 아까 자막 고스하는 걸 왕성의 의견을 오후 자료에서 나그 와서 지금 그 인사한 뭐 야수와 자어서 사람들을
Орчууд бүх төрлийн үйлчлэлд чамтай хамт байна. Бас сайхан бүх аль түмний тусаалж 네. 무슨 말이야? 네네네. 네. 네. 다윗이 그 아들 솔로몬에게 말했다고 기록했죠? 20절에. 20 дугаар ишлэлээр хэлсэн тийм ээ одоо Давид өөрийн одоо хүүтэй хандаж хэлж байгаа үг байна тийм ээ. 첫째가 뭔가요? За тэгвэл Давид өөрийн хүүд хандаж хэлсэн эхний үг нь юу байсан бэ? Эхний зүйл нь. 감정. 강하고 담대하게 Мгм. 이 일을 해야 된다. 말해줬습니다. За тууштай бөгөөд зоригтой байж үйлчлэхтэн өгсөн байна. 강하고 담대해야 돼요. Тууштай зоригтой байх хэрэгтэй юм. 강하고 담대하지 못하면 하나님이 일하기 쉽지 않습니다. Тууштай зоригтой байхгүй бол Бурхны ажлыг хийхэд одоо тийм амар биш байх нь. 강하고 담대하지 않으면 믿음을 양보하거나 타협해야 돼요. Хэрвээ тууштай байж чадахгүй, зоригтой байж чадахгүй байх юм бол тэр хүн бууж өгдөг, эсвэл итгэлээсээ одоо татгалзах хэрэгтэй байх, хэрэг гарах нь. 나의 하나님께서 너와 함께 하시니 두려워하지 말고 놀라지 마라 그랬습니다. За тэгээд юу гэсэн бэ гэх юм бол миний бурхан болох бурхан эзэн чамтай хамт байгаа тул бүү шантар гэсэн. 두려워하지 말라 그런 거죠. Бүү гэсэн байгаа тийм ээ. Бүү. 그다음에 네가 여호와의 전을 섬기기 위해 모든 일들을 끝날 때까지 여호와께서 너를 떠나지 않고 너를 버리시지 않을 것이다 알려줬습니다. За тэгээд дараа нь юу гэж хэлсэн байна вэ гэх юм бол эзний өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл тэр чамайг хаяхгүй, тэр чамайг одоо мартахгүй гэсэн байна. 하나님이 시작하면 하나님이 인도해 주십니다. Бурхны ажлыг хийгээд эхлэх юм бол бурхан өөрөө удирдах болно. 강하고 담대하세요. Тийм учраас зоригтой бас одоо тууштай байх хэрэгтэй. 그러면 하나님께서 너를 떠나지 않고 너를 버리지 않으신다. Хэрвээ гэх юм бол бурхан чамайг хаяхгүй, бас бурхан чамайг одоо орхиж мартахгүй гэсэн байна. 그리고 21절에 보니까 제사장들도 있고 레위 사람들도 있다. 그 사람들을 이용하라는 거예요. За тэгээ 21-р эшлэлээр харах юм бол тийм ээ левитчүүд ч, тахилч нар ч тийм учраас тэр хүмүүсийг бас ашиглаарай гэж хэлж байгаа. 그다음에 마지막 21절 레위 사람들이 도와줄 거니까 여기 그들이 너를 도와줄 거라고 말해줬죠. За тэгээд 21-р эшлэлээр харах юм бол тахилч болоо тийм ээ левитчүүд байна. Тийм учраас тэднийг бас ашиглана гэсэн байна. 그 하나님의 일을 강하고 담대하게 감당하고 나가게 되면 하나님께서 꼭 필요한 사람을 보내주십니다. Бурхны ажлыг хийн гэж хүсдэг зоригтойгоор ингээ явах юм бол бурхан заавал тэр туслах нэг илгээдэг байна. 누굴 보내주시죠? Тэгвэл хэнийг илгээдэг гэж байна уу? 레위 사람 보내주신다. Левитчүүдийг илгээдэг байна. 엘리야가 아합 왕과 이세벨에게 경고한 후에 어디로 달아났죠? Элия тийм ээ одоо Ахаб хаан болоод Элизабетэд одоо ингэ анхааруулга өгсөний дараа тэр хаашаа зогцдог вүлээ? 하나님께서 어디로 가라 그랬습니까? Бурхан түүнийг хаашаа явуулдаг вүлээ? 그리시네가로 가라. 응? 그리시네가. 그리스 гол руу яваарай гэдэг. 네. 그 순종에 갔더니
Дуулууртаагаар явсан чинь 무슨 일이 벌어졌죠? тэнд юу болдог вүлээ? 아침과 저녁으로 까마귀가 Хэрэг хоол авчиж 까마귀가 Өглөө оройд нь 고기하고 빵을 갖다 줬죠. хоол хүнс тийм ээ одоо хоол одоо мах талхыг нь одоо зөөж өгдөг. 또 사르밧 과부에게로 가라. За бас нөгөө бэлэвсэн эмэгтэй дээр очдог тийм ээ. 갔더니 과부하고 어린 아들이 있었는데 굶어 죽을 각오를 하고 있더라고요. Тэгээд тэр бэлэвсэн эмэгтэй дээр очсон чинь нөгөө бэлэвсэн эмэгтэй минь ганц хүүтэй. Гэтэл тэр хоёр яг өлсөж өгөхийн одоо за өсөөд ингэж өгөх юм байна гэсэн ийм бодолтой байж байсан. 그래서 엘리야가 뭐라 그랬습니까? Тэгтэл Элия юу гэдэг вүлээ? 나에게 авч ядаггүй. 물을 좀 갖다 주시오. Надаа ус авчирч уух юм уу? Өгөөч. 그리고 빵 한 조각을 구워서 갖다 주시오. Тэгээд жоохон идэх тийм ээ одоо таалах өгөөч гэдэг. 아니 저희들은 저하고 저희 아들이 지금 둘이서 이 빵 한 쪽을 구워 먹고 이젠 더 이상 먹을 것이 없어서 굶어 죽으려고 그러고 있습니다. 그렇게 말했죠. Гэтэл нөгөө бэлэвсэн эмэгтэй хэлдэг тийм ээ. Хүү битээр одоо байгаа жоохон гурал маань энэ байна. Энэгээр битээр одоо ганц удаа идэх юм хийдгээд жоохон одоо таалах тийм ээ. Одоо гамбар ингээ хийж идээд одоо ингээд үхэн гэсэн ийм бодолтой байна гэж хэлдэг. 그러니까 엘리야가 아이고 미안합니다. 너무 고생이 많으십니다. 그런 말 했나요? Гэтэл Элия яна уучлаарай бас үнэхээр зовж байгаа юм байна гэж хэлсэн мөлөө. 그런 말 안 했습니다. Үгүй тийм ээ тэгж хэлээгүй. 글쎄 나한테 기름 가지고 빵을 해가지고 나한테 먼저 가져오라고 그랬어요. Тэр юу гэдэг вэ гэх юм бол тос аваад одоо надад тийм ээ одоо тосон дээр одоо талах гурлаараа одоо тэр талахаа одоо надад авчирч өгөө гэж хэлдэг. 그 사르밧 과부가 들었을 때는 굉장히 가슴 아픈 말이에요. 기분 나쁜 말이에요. Тэр бэлэвсэн эмэгтэй байр суурнаас сонсох юм бол үнэхээр дургүй хүрмээр тийм ээ. Тэр үгийг сонсох юм бол 아니 이제 요거 남은 거 가지고 요거 해 먹고 이제 굶어 죽으려고 결심했는데 아니 이걸 내놓으라는 거예요. 엘리야가. байгаа жоохон зүйлээрээ жоохон идэх юм хийгээд идчихэд одоо хүүтэйгээ хоёулаа өхнө гэж шийдчихэд байтал тэрийг нь хүртэл Элия надад өг гэд хэлж байна тийм үү. Надаа одоо хийгээд ирээ гэж хэлээд байна. 우리가 생각할 때는 야 엘리야가 해도 너무한다 그런 생각이 들 수도 있잖아요. Магадгүй бид нар ч гэсэн ингэ бодох юм бол энэ Элия арай л дэмдэж байна гэж бодож болохоор. 그런데 그 말씀을 순종했더니 어떻게 되었습니까? Гэтэл тэр бэлэвсэн эмэгтэй тэр үгэнд дуулууртаа байхад яасан бэлээ? 하나님께서 그 과부의 집에 큰 축복을 내려주시죠. Бурхан тэр бэлэвсэн эмэгтэй гэрийг өрөөдөг байгаа тийм ээ. 그리고 그 과부의 집에 들어가서 엘리야가 묵게 되죠. Тэгээд тэр бэлэвсэн эмэгтэйг нь одоо Элия одоо тийч байдаг байгаа тийм ээ. 하나님께서 아주 귀한 사람들을 우리에게 보내주시는 겁니다. Тийм учраас бурхан биднэрт бурханы ажлыг хийхэд маш их чухал тийм ээ маш хэрэгцээтэй хүмүүсийг маань одоо биднэрт илгээж өгдөг байна. 피아노를 칠 줄 아는 사람을 보내주시고 Төгөлдөр тоглож чадах хүн илгээж өгдөг. 정말 필요한 Үнэхээр 정말 хэрэгцээтэй. 정말 중요한 사람들을 하나님께서 우리에게 보내주신다. Үнэхээр хэрэгцээтэй, үнэхэрийн гарцаагүй шаардлагатай тэр хүнийг бурхан бидэнд илгээж өгдөг. 하나님께서 여러분들에게 정말 필요한 사람, 정말 나를 도와줄 사람 누가 보내주시죠? Тэгвэл бурхан биднэрт тийм үнэхээр хэрэгцээтэй шаардлагатай хүнийг хэн илгээж өгдөг байх вэ? 하나님 보내주세요. Бурхан илгээж өгдөг байх нэ. 그러니까
우리도 다윗이 솔로몬에게 말해주는 것처럼 믿음 잘 지키다가 하늘나라 가서 다 같이 만나는 그런 저희가 돼야 되겠습니다. Тийм учраас Давид хүүдээ загсантай адилхан бид нар ч гэсэн маш сайн итгэлээ сахиж агаад эзний улсад тий хамтдаа бие биетэйгээ уулзах ийм итгэгч нар болцгоё. Амен. 네, 기도하시자고요. За залбираад дуусгая. 거룩하신 하나님, 하나님의 은혜와 사랑을 감사드립니다. Ариун бурхан эцэг минь таны хайр хийгээд нэгүсэлд талархаж байна. 다윗이 솔로몬에게 너는 여호와를 알아야 된다, 많이 알아야 된다고 권면했습니다. Давид өөрийнхөө Соломонд чи бурханыг сайн таньж мэдэх хэрэгтэй гэж хэлсэн. 온전한 마음과 기쁜 뜻으로 하나님을 섬기라고 말해 주었습니다. Бүх зүрх, бүх оюун ухаанаараа өөрийн эзэн бурхандаа үйлчил гэж хэлсэн. 여호와를 찾아야 된다고 말해 줬습니다. Эзнийг ирж хай гэж хэлсэн. 그리고 모든 일에 삼가 조심하는 성도가 되어야 될 것도 알려주셨습니다. Бас бүхий л зүйл дээр болгоомжтой байж анхаарал болгоомжтой байх ёстой гэдгийг бас зааж өгсөн. 그리고 하나님께서 솔로몬에게 맡기신 일 즉 성전 건축하는데 힘써서 이 일을 잘 감당하라고 권면했습니다. Бас бурхан Соломонд даатгсан тэр ариун сүмийг барих ажлыг зоригтой бөгөөд хүчтэйгээр одоо тууштай хийгээрэй гэж хэлсэн. 저희에게도 이런 귀한 은혜를 내려주시고 또 저희들에게 우리를 도와줄 만한 돕는 자들을 많이 보내주시옵소서. Бидэнд гэсэн та бурхан гайхалтай ивэж өрөөлийг ингэж өгч бас биднэрт хэрэгцээтэй тэр шаардлагатай тэр туслагч хүмүүсийг та биднэрт илгээж өгөөч. 예수님의 이름으로 기도드립니다. Өгцөлийг Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. Амен. 어우, Зя баярлаа. 감사합니다. Баярлаа. Сугаасаас нэг дамгсан юм. 세기 씨 어디 몸이 좀